Soul Lab. Сайн байцгаана уу үзэгчдээ. Soul Lab-ийнхаа шинэхэн дугаарт тавтай морилно. За Soul Lab-а эхлүүлэхээс өмнө та бүхэндээ уламжлал ёсоор хэлдэг ганцхан сануулга хэлье. За манай Soul Lab-ийн шинэ дугаар сар болгоны 10, 20, 30-ны өдөр ордог. Хэрвээ та бүхэн маань зүрх сэтгэлийн лабораторид ямар сэдвийг задлан шинжлэх вэ гэдэгтээ одоо хөл нийлүүлэн алхахыг хүсэж байвал ердөөсөө л YouTube суваг дээрээ subscribe дарахад хангалттай. За ингээд өнөөдрийнхөө дугаарыг эхлүүлье. Манай өнөөдрийн Soul Lab-ийн зочноор Амраа маань ирсэн байна. Сайн доо. За Амраагаа одоо хөтлөгч, Амраа Кашмирийн үүсгэн байгуулагч гэж та танилцуулах юм байна да тий. Харин тий олон гуйштай л тий нэг битсэн. Анх бол дуучин Амраа, хөтлөгч Амраа гээл тий. Бас дуулдаг. Би бол хамгийн анх Амраагаа бол дуулдгаар нь мэднэ. Яагаад гэхээр манай 10 жилийн ангийн дээдлийн ангийн ихч. Тэгээд ийм бас гитартай тайзан дээр гараад ингээд амарлаг бас гитар ингээд тоглоод дуулдаг. Тэгээд би анх тэрүүгээр нь харж ирсэн. Тэгээд дараа нь хөтлөгч Амраа гэд нэг газар хамт ажилладаг болсон. Үүний дараа ингээд одоо охид бүсгүүчүүдийг маань хамгийн гоё дулаахан ирнэ, хамгийн гоё загварлаг, өөртөө ихтэй байх, гоё харагдуулах энэ бүх зүйлсэд бас анхаарал хандуулад өөрийн гэсэн Кашмирийн брэндээ үүсгэн байгуулсан. Одоо бол Амраа Кашмирийн owner Амраа. Баярлалаа. Хоёулаа чи нэр ямар удаан хугацааны турш холбоотой байсан. Тийм шүү дээ. Одоо сүүлийн 2009 оноос хойш байгаа аахгүй баг 10 жил хамгийн анх би харсан хугацаанаас хойш бодох юм бол 2007-8 оноос хойш тоологдохоор цаг хугацаанд Амраагаа мэддэг байсан байна да гэж тийм шүү дээ. За тэгээд зочноос маань гадна бас бидний яриаг сонирхолтой болгож өгдөг манай сэтгэл зүйч Маргалгай маань мэдээж байгаа. За тэгээд ярилцлага эхлэе хэдүүлээ. Амраатайгаа одоо айгүй удаан хугацаанд нэгнийгээ мэддэг гэсэн хэрнээ энэ одоо завгүй одоо өглөө гараал орой гэдэг энэ цикл хүүхдүүд ажил амьдралын дундуур уулзаагүй айгүй утсан байна тий. Сүүлд бол баг хизээ 2-3 жилийн өмнө л уулзсан юм шиг байна хоёлаа би яг сүүлд хизээ уулзнаа санагдсан чинь таарснаа санахгүй байна. Тэгээ ингээ нөө сошиал үрцсний ачаар баг л өдөр болгон хамт байгаа мэтэл сториг нь үздэг тий. Тийм л байна. Сүүлийн үед юу хийж ийн маш л завгүй ах шиг байна. Харин сүүлийн үед нөгөө яг мөрөөдлийнхаа мэрэгчлэр суралцаад тэг ямар ч хэлсэн дипломо амжилттай хамгаалаад дууссан одоо дипломо авах өдрийг хүлээж байна. Тэгээд энэ суралцах хугацаа бол надад үнэхээр ачаалал бүр асар их байлаа. Би баг амьдралдаа ингээд UB-с ажиллаж байгаа хугацаанд ч ийм ачаалалтай байж үтсэн уу юу. Тэгээд миний амьдралын хамгийн ачаалалтай цаг хугацаа бол сүүлийн 3 жил бол байлаа. Гэхдээ ард нь гарлаа. Тийм болохоор нөгөө татны найзуудтайгаа ч уулзаж амжаагүй, сонь сахнаач хуваалцаж амжилгүй нэг тийм айгүй тийм хэцүүч гэмээр юм уу, давчтмаарч гэмээр юм уу цаг хугацаа бас сая өнгөрөөд ямар ч юм дууслаа ёо. Баяр үргээ. Баярлалаа. Одоо дизайнер Амраа. Та одоо дизайнер Амраа болсон шүү. Тэгэхээр аль биесээр болж байгаа шүү гэдгийг бүр хэлмээр. Одоо бараг хөтлөгч Амраа гэхгүй бараг дизайнер Амраа гэж бараг хэлүүлмээр тийм мэдрэмж төрж байна. Тий. Одоо манай ажлын охтууд бол нэг гоё ихч байдаг шүү дээ Амраа гэдгээл. Ямар яагаад энэ Амраа Кашмирийн Амраа гэд одоо бол юусэн яг тэрүүгээр айгу нөгөө мэддэг болсон байлээ гэх юм уу? Одоо нөгөө өмнө яг телевиз айгу сошиалаас илүү хүчтэй байх үед байсан хүмүүс бол хөтлөгч Амраагаар айгу сайн таньдаг. Тэгэхээр одоо яг сүүлийн үед яг хийж байгаа бизнесээр нь яг оглоод эхэлсэн байгаа байхгүй. Амраа Кашмирийн Амраа гэдэг аль байдаг штэ гэж манай одоо ажлын залуу охтууд энэ төр бол тэгж ярьж байна. Танигдаж эхэлж байгаа даа баяртай байна. Тэгээд одоо нөгөө Амраа ингээд нэг юм яг юм дурлсан зүйлээ айгу нэг төгс гүйцэтгэж чаддаг юм байна гэдгийг би одоо Амраа Кашмирийг хийсний дараа дизайнер болсны дараа энэ төр ингээ эргээ харж хахад юу гэхээр нөгөө нэг мекапаар сурсан шүү дээ. Тий. Мекапаар сураад тэгээ ингээ нөгөө нэг би очиж нэг бодуулж модулсан байхгүй юу. Тэгээд намаагаа айгу дэмжнээ амар гоё будаад намааг тэгээд ингээд бүр за Амраа бол ер нь яг нэг юмыг ингээд хичээгээ сурах юм бол бүр үнэхээр супер сурдаг юм байна да гэж бодчихсон чи дараа нь ингээ Кашмир эхлүүлээ. Тэгээд дизайнер гэ тэгээд одоо ингээд ер нь л нэг юм хий гэвэл яг тултал хийдэг юм байна л гэж ер нь анзаарсан. Тэгээд одоо нэг юм шин юмнууд сурыг, шин юмнууд хий гэдэг тэр одоо сонирхол тэгээд энийг яг эхлүүлээ. За эхлүүлсэн юм чинь дуусгах чи гэдэг тэр одоо дадал зуршил гэх юм уу тэр үүрэг хариуцлага гэж ойлгож байгаа тэр зүйлс ер нь яаж чамд суусан бол чи одоо яг эргээ бодвол
Би ер нь багаасаа яг нөгөө айгүй олон юм хитрхи олон юм сонирхолтой. Тэгээ тэрэндээ айгүй их төөрдөг л хүүхдээсэн юм шиг байна. Тэгэл дуулан чиг, бүлжиглэн чиг, тэгээ зуран чиг тэгсэн ер нь бас гайгүй сурчдаг. Тэгээд ингээд оролцсон юм болгоно ингээ гайгүй болоод идэг. Тэгээд тэрэндээ ингээ өөрөө итгэцэн. За би ингээд нэг юм оролдох юм бол ингээд арт нь гарчаад хийж чаддаг юм байна гэд бүр нэг дүрдээ орцсон ч юм уу. Яг багаасаа нэг тийм дүрдээ орцсон. Тэгээд яг дуртай юм аа л хийдэг. Дургүй юм аа бүр үнэхээр бүр хийдэг, бүр хайчдаг, бүр харьцдагчгүй. Тэгээд яг дурлсан зүйлээ бол яг чиний хэлдгээр ингээд дуусгахыг айгу хүсдэг. Дуусахгүй санаа амардаг. Тэр зарчим, тэр дадлыг би гэхдээ яаж суулгахыг мэдэхгүй яг нэг багын л нэг тийм дадал байх гэж бодож байна. Гэхдээ ер нь бол миний бас нэг муу тал нь зүгээр л таалагдаагүй бол дургүй бол зүгээр бүр ингээд орхичдаг. Орхичдаг болохоор тэр нь нэг анзаарэгддэг байх л та. Яг нөгөө хийгээд дуртай юмаа хийгээд ард нь гарчиж байгаа юм л хүмүүст их нөлөөлөлд харагддаг болохоор амраа юмаа хийчдэг ч юм уу харагддаг юм шиг байгаа. Гэхдээ ер нь бол хийдгүү зүйлс орхичдаг зүйлс бас айгүй их. Амрагийн яг нөгөө төгссөн мэргэжил нь бас шал өөр мэргэжил лөө. Тийм би ч нөгөө эдийн засгийн онлын анги байжгаад UBS-д орсон. Тэгсэн UBS-д ороод хизээч тэр мэргэжлэрээ бүр амьдралдаа ажиллаж үзээгүй. Тийм байна. Гэхдээ яг тэр суралцж явах хугацаанд сурсан зүйлс маань бас нэг амьдралд их нөлөөлсөн одоо маркетингийн менежментийн онлог бүх яг эдийн засгийн мэдлэгүүд бас яг одоо хугацаанд ч гэсэн ингээд тархинд үлдсэн. Тийм болоод ч тэр юм санхүүгийн мэдлэг хүнд айгүйх хэрэгтэй юм байна гэдгийг одоо айгүй сайн ойлгоцсон байгаад байгаа. Одоо л тэрийг бас хэрэглэгцээрч байдаг. Гэхдээ багасаа л яг л нэг юм дизайнер болохыг хүсэж исэн, зурх дуртай болохоор одоо л яг би өөрийгөө олж байна. Одоо би ингээ 30 гарчаад яг л би гэдэг хүн хэн бэ гэдгээ яг мэдрээд. Вау. Тийм. Тэрнээс шүнгээл төөрсөөр л яваадсан юм шиг би юм бэл. Яг би юун дуртай дуучин болох юм уу, хөтлөгч яах юм уу, эсвэл эдийн засгаар ингээ сурах юм уу, яах юм мастер ингээ явах юм уу гэдгээ ингээд нэг төөрцөн тэрэндээ аягүй стресстэй хүн байсан юм шиг байна. Тэгээ одоо л яг нэрэл би амраа бол амраа. Би бол ийм л хүн байх ёстой гэдгийг яг хүлээн зөвшөөрөөд одоо л ойлгож байна. Тийм. Одоо л өөртөө ихтэй болж байна юм нэр нь. Бид нэр оролцогчтой нөө тэгж байгаа тий. Хүн спорт, урлаг уран сайхантай, тэмдэгтийн системтэй, байгальтай, хүн хүнтэйгээ харьцдаг гэд нөө хуваадаг хүнийг юутай илүү амархан учраа олцдог вэ гэдэг дээр. Тэгэнгүүт урднах нөгөө спортын сэтгэл зүйн маань болохоор хүн бас нөгөө хүнтэйгээ ажиллах байсан шүү дээ. Хүнтэй ажиллаж хүнийг бүтээдэг тий. Тэгтэл хүн урлаг уран сайхантай энэгшсэн угаасаа төрлөх мөн чанарын тийм хүмүүс дандаа ингэж ярьдаг. Би аягүй төөрөгцсөн юм шүү. Гэхдээ төөрөлдсөндөө биш. Угаасаа энэ бүх туршлага заавал хэрэгтэй гэдэг юм лээ. Тэгэхгүйгээр нөгөө хүн хүнтэй ажилдаг эсвэл хүн тэмдэгтийн системтэй ажилдаг нэгтлэн эдийн засгийн мэргэжлүүд ч юм болохоор инженерчлэлийн мэргэжлүүд, техник технологитой ч юм уу. Нэр болохоор шулуун байхгүй юу? Угаасаа. Тэгээ тэр нэг зүйлээ угаасаа нухчиж тэр зүйлийнхаа яг одоо тодорхой байдаг, илүү тодорхой байдаг, сэтгэл хөдлөл багтай байх гэдэг. Тэгтэл нөгөө хүн урлаг уран сайхантай энэгсэн хүмүүс ч юм болохоор яг шууд их угаасаа хэцүү байхгүй. Яг тэр бүх мэдрэмжийн суурин дээр угаасаа урлаг уран сайхан явж байгаа. Тэгэхээр энэ туршлагуудыг бүгдийг л авч үзэх хэрэгтэй. Ихэвчлэн дандаа тийм олон талт мэргэжилтэй байдаг шүү дээ. Дуугаа зохиочдог, тэгснэ найруулга хийждэг, тэгснэ хувцас өөрөө хийгээд өмсчдэг гэд танаа бүлгийн хүмүүсийн онцлог төөрөгцсөн байж. Тийм нүрээ өөрөө барьдаг гэдэг. Тэгээд эдийн засгаар сурсан нь бас маш одоо энд мундаг санагдчихэв. Яагаад тэгэхээр нөгөө логик сэтгэлгээнээс илүү креатив сэтгэлгээнээр тулгуурласан тархины үйл ажиллагаа илүү сайн байгаа. Тэгэнгүүт бүр багаасаа эхлээд нөгөө урлаг уран сайхнаараа бүр дан хөөсөн бол бас хитрхи хийсвэр бүр хитрхи төсөөлөн бодох үедээ. За тэгээ сэтгэл мэдрэмжийн хувьд бас жаахан хэцүү болдог. Нөгөө толгойн дотор бүх зүйл явж идэг. Төсөөлөл амар сайн. Тэгээд нөгөө дэржээс тогсоож чадахгүй шүү дээ. Зүүдлэгтэйч тэрийгээ зөвлөөл, босч ирээ тэрийгээ хийгээд буцаагаад шин санаагаа зүүдэндээ гаргаад. Ингээ явцдаг болохоор тэгэхээр эдийн засгийн суурьтай байснараа өөрийнхөө санааг яаж газардуулж илүү логиктэй төлөвлөдөг вэ гэдэг дээр амар гой тэнцвэржүүлсэн юм санаж байгаа байхгүй. Яг нэг чиглэлээр явчихаар хүн чинь бас жаахан хөшөөн болчих гээд идэв штэ. Дан юмд логикоор хандах гал те. Эсвэл дан юмд ингээл хит хийсвэр хандах гал тэнгэрийн ярих гал ингэх гээл байдаг. Тэгтэл энд эдийн засгаар сурсан хүртэл бүр
Айгүй зөв сонголт санагдлаа. Тий. Тэгээгүй бол бас хит ингээд яатсан бол яах вэ те? Бас эрсдлийг илүү баг болгосон юм шиг санагдчих. Ямар гоё ярьт юм бэ. Тэ? Тэр ингээд сонсоол юм. Тийм, Марлагийн зөвлөгөөнүүд юу нэ одоо ингээд яг манай ирсэн зочдод бас ингээд айгүй өөрсдийг нь шинээр нээдэг. Нээхээс гадна нөгөө ингээд мэддэгч тэрийг одоо нөгөө ингээд мэддгээч мартцсан байсан тэр зүйлийг нь буцаагаад ингээд сануулж өгдөг гэд ингээд айгүй юм гоё үр дүнтэй. Тэгээ үүнээс зочноос гадна зочноор маань дамжуулаад Марлагийн маань зөвлөгөөгөөр дамжуулаад үзэж байгаа эмэгтэйчүүд маань тэрнээс одоо өөртөөгөө ижилттэй тэр зүйлүүдийг тусгаж авч хардаг гэх юм уу. Тэгээд нэг юм гоё 2 3 4 талын нэг юм гоё зүйл энэчээ сөүлэбэр бидэд ингээд хийх гээд явж байгаа гэх юм уу. Тэгээд сайн ингээд ярихад нөгөө нэг өөрийгөө ингээд оллоо. Тэгээд тэрний бүр өмнө ингээд санамсаргүй ч юм шиг байдлаар сонгосон мэрэгжил маань одоо ингээд хэрэг боллоо. Гэтэ би одоо яг өөрийгөө хүлээмжшүүлж байна гэж тэгж штэ. Ер нь одоо юу гэдэг юм. За Амраа Кшмэрийг яг эхлүүлэх болсон тэр эргэлтийн цэг юу нь яг юу юм бэ? Одоо л юм байна. Яг энэ л юм байна гэдэг ч юм уу. Тэр яг юу байсан бол? Би болохоор нөгөө телевизийнхаа ажлаас гадна нөгөө одоо бид нар одоо тэр хүү үед одоо инфлюенсер гэх юм. Тэрэн дээр айгүйх тулж ажиллаж явах үедээ ноолорын компанид яг маркетинг дээр нь зөвхөн нүүр царай байхаас гадна яг маркетингийн нэг хариуцаад авч явж исэн. Тэгээд тэр нь яг 2-3 жилийн хугацаанд нүүр царай байгаад маркетингийн ингээд бас тодорхой хэмжээнд авч явж байгаа хугацаанд за тэгээ өөрөө бас хувцас чиглэлээр дуртай учраас ямар хувцас тренд байгаад байна, хүмүүс ямар хувцсыг сонирхоод байна, ноолоор яг ямар байвал хүнд илүү худалдаа авах хүслийн төрүүлээд байна гэдгийг би бас тэр хугацаанд мэдэрсэн. Тэгээд за яг ийм стилийн хувцас, ийм загвартай байж илүү их борлуулагдах юм байна гэдгийг ингээд ойлгочоод яг тийм баймаар байна гэд хүсэлтэд өгсөн боловч ингээд хэрэгжүүлэхгүй л байгаад байсан л та. Ер нь миний санаануудыг бас ингээд хэрэгжүүлэхгүй байгаад байсан учраас за ер нь би өөрөө л хийж илүү хүнд хүрэх юм байна. Яг л ийм загварыг би өөрөө санаачилж өөрөө гаргахгүй бол тэгээ ийм маркетингтайгаар, ийм зураг авалттайгаар, ийм байдлаар хүнд хүрэх юм бол илүү хүрэх юм байна гэдгийг би өөрөө яг мэдээд. За би эхлэх хэрэгтэй юм байна гэд тэгэл шууд л эхэлсэн. Угаасаа л тэгэл за би тэг угаасаа л амраа гэдэг нэр би өөрийгөө брэнд болох хэрэгтэй гэдгээ мэдчихсэн учраас ямар ч эргэлзээ юу ч байхгүй ямар ч мөнгөгүй юм бэжиж ихэлсэн нэр шүү. Тэгтээ яг энэ үүсгэн байгуулж исэн тэр түүхээ би тэгтээ 10 жилийн дараа арай нэг гой мундаг том болчиход бас ярэ гэж бодчихаа. Тэгэхгүй бол энэ нас нэрээ юу ч хүн бэжиж эхлүүлээд гэд тэгэхээр бас хүмүүс жоохон инээдтэй санагдах байх. Тэр түүхээ жоохон мундаг болчиход ярэ гэж бодоод байна. Тэгтээ ер нь бол яг ингээ би өөрийгөө нөө чадангээ бодцохороо чаддаг юм шиг байна. Тэр дундаа ямар ч эргэлзэх сэтгэл төрөхгүй. Тэгээд шууд ингээ эхлүүлсэн. Тэгэл худалдаа авагчдын сэтгэл ханамж ч гэсэн өндөр байсан. Чанартай бүтээгдэхүүнч гаргасан. Тэгэл илүү их хөрөнгө оруулалт илүү мундаг болох юм бол илүү л мундаг байх байсан. Гэтэл одоо бол яг л мөнчрөөрөө л явжлаа. Урсгалаараа ч юм уу. Одоо тэгтээ сургуулаа төгссөн юм чинь бас нэг арай нэг гайгүй нэг мэрэгжлийн төвшөнд ажиллах байх гэж найдаж байгаа. Одоо юу гэдэг нөгөө номын дуун сонссон тэр цаг хугацаа буцаад одоо яг жинхэнэ үйлдвэрлэлүүгээ зарцуулах цаг хугацаагаар солигдно гэхээр зэрэг бас одоо бүтээмж юм гэсэндээ шал ондоо болох байх л та тий. Яг нэг юм дээр ингээ гүйц төвлөрөхлөөр тий. Одоо сая бас ингээл хажуугаан сураад тэрнийхээ хажуугаар шин загвар гаргаад тэрний зураг авалт гээл тэгэл нөгөө бүр хүүхдүүд гэж одоо бүр энэ чинь нэг хүүхдийн тухай яриаггүй, хоёр хүүхдийн тухай яриаггүй, гурван хүүхдийн тухай яриад байгаа гэж те. Гурван хүүхдээ тэгээд хүүхдүүд надад нэрээ хидтэй болсон бэ. Сайн манай охин 10 хүрсэн. Одоо тэгээд дундх маань удахгүй 7 өрнө, баг маань одоо 3-тай байна. Тэгээд удахгүй 10 сард 4 өрнө. Тэгтэл ер нь амар галзуу цаг хугацаа өнгөрлөө ёо. Бүр нэрээ. Ер нь бол яг л би яг галзуугийн ийм аюу нэг ачаал хитрхи ачаалтай цаг хугацаа өнгөрч байна. Одоо жоохон өөрийгөө жоохон амраамаар байна. Нэг 14 хоног нэг сайхан амраад юу ч бодохгүй байж байгаа. Тэгээд нэг ажил руу ормоор байна.
гэж байгаа боловч бас тийхгүй байна намайг ер нь. Тийм шүү дээ. Том зүйлийн араас өөрийгөө шагнах хэрэгтэй. Одоо нөгөө төгсөж байгаа гэдэг дээрээ дөрөөлөө сайхан тий төгссөн юм чин гээд том ажлаас том ажлын дунд амрах хэрэгтэй шүү дээ. Ямиг яг өөрийн болгож хийдэг юм байна. Энийг сая бүр хэлийгээ л бодоод байлаа. Нөгөө угаасаа өөрийн болохгүй сонирхгүй байгаа зүйлээ хайчдаг, орхичдаг гэж шүү дээ. Тэгэхээр илүү дутуу нэг юм хоёрын хооронд хагас хугас юмд бол ордоггүй. Яг чадах юм руугаа ордог. Тэгэхээр тэрийг нэг өөрийн болгочтой юм байна. Тэгээ өөрийн болгочхоор хүмүүс бас амар хүчтэй сэтгэл хөдлөл үлддэг байгаа юм л да. Жишээ нь яг ингэж өөр хүн бодож чадахгүй. Яг тэр хүний юмнууд ингэ шингэчдэг. Тэгэхээр яг тэр хүн дээр очиж би яг ингэж харагддаг. Яг тэрийг өмсөж ижил яг ингэдэг гэд өөрөө бүтээлүүдтэй өөрийгөө ягуус шингээгээ яваад байна тий. Тийм харин тийхээгүй хүсдэг. Өөр тэгж бодож чадахгүй шүү дээ. Яг тэгж бодож чадахгүй. Харин тийм ер нь чадна гэж бодчихгонгууд нөгөө нэг бүр жижиг нэг деталь бүрийг ингээ нөгөө нүдэндээ ингээд бүр хараад ингээд бүр шууд зурцсан байгаа байхгүй тий. Яг тэгээд тэрийг нөгөө прототип хийгээл ингээд шууд буулгадаг. Тэгж нөгөө нэг тэгэнгүүт тэгээд нөгөө бүгдийн төсөөлж байгаа болохоор бууцныхан дараа эргээ харангуй чадсан байдаг юм шиг тий. Бүр тий. Дундуур нь гэхдээ чадахгүй зүйл бүр асарх байгаа шүү дээ. Тэгээд чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөөд чадахгүй зүйл гэдэгтээ цаг зарцуулахгүйгээр л ингээд хаяал явчих нь их зүгээр юм шиг амар санагдаад байдаг тий. Тэгээд харьцах хүсгүй хүмүүстэйгээ ч гэсэн ингээ харьцахгүй бас нэг хаяад явчих нь. Одоо бол цаг хугацаа бол үнэхээр хайран байна. Тийм болохоор одоо бол нэр үнэхээр хайж сурсан байна. Тэр миний амар том давуу тал болж байгаа. Нэр юмыг ер нь хайж сурах хэрэгтэй юм билээ. Одоо л ойлгож байна. Одоо л ойлгож байна. Нэр цаг хугацаа ясар хайран. Хайж чадахгүй гэдгснээс үзэгчдтэй өстой нэрээ айгуу тийм нэг чухал хэрэгтэй мэдээлэлээ бас энэ дунд нь хүрчээд дараагийнхаа сэдвийг эхлүүлэе гэж бодлоо л да. Манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэгхчээр дэлхийн хамгийн нэмгэн жиих Baby Lab хамтарч ажиллаж байгаа. Тэгээ Baby Lab-ийнхан маань ээжүүдтэй бас сануулад хэлэхэд урамшуулалтай худалдаа зарлцсан байгаа. Энэ нь болохоор нөгөө машинтай живх гэдэг юм суглаат хөтөлбөр байхгүй. Одоо юу гэж та Baby Lab брендийн живх худалдаж авсан нөтийн баримтын суглааныхаа дугаарыг зургийнх нь хамт ингээд бүртгүүлээд тэгээд суглаанд оролцох хэрэгтэй болох юм байна. Тэгээд супер шагналын нь болохоор плюс 30 машин, тэгээд жилийн живхний хэрэглээ энтер гэх мэтчлийн олон төрлийн бэлгэнүүд байгаа нийт 10 хатанд тодруулах юм байлээ. Яг яаж одоо суглаанд оролцох хэрэгтэй болох вэ? Яаж бүртгүүлэх вэ? Энтер гэдгийг та бүхэн маань Baby Lab брендийн аль биесны Facebook хуудаснаас аваарэ гэж сануулж байна. За мөн манай нэвтрүүлгийн ивент тэгчээр бүсгүйчүүдийн маань хамгийн дотны одоо туслах итгэл алдахгүй Oxy брэнд хамтарч ажиллаж байгаа. Seoul Lab-ийн дугаар болгон Whisper ресторанаас хүрдэгэ гэдгийг та бүхэндээ сануул хийлье. За үргэлжлүүлээд ярианд ороход ая. Юмыг хайж чадахгүй гэж тэгсэн чинь нөгөө нэг талаас нь нөгөө хүлээн зөвшөөрөгдөх шаардлагагүй болоод ирэхлээр юмыг хайж чаддаг болчт юм шиг байгаа нэ. Өөрийгөө хүлээн зөвшөөрөөд өөрийгөө ойлгочонгод би ч угаасаа ийм штэ. Тэгвэл наадах чинь бол минийх биш юм байна. Орхи ч юм уу. Тэгээ явчлаар нөгөө нэг зам арай нэг юм тодорхой харагдаа явцдаг юм шиг ингээл санагдсан л да. Гэхдээ үүнээс гадна архигээд чи ингээд бас болдгоо ингээд юмнууд бас байна л да. Тэг яах аргагүй л ингээд тэрнтэй үргэлж хамт байхаас өөр аргагүй ч гэдэг юм уу. Хүлэмжшөөрхөөс аргагүй тийм зүйлсүүд байдаг. Амрагийн маань хувьд бас архигээд ч орхиж болохгүй, хүлэмжшөөрхөөс өөр аргагүй зөндөө олон зүйлүүд бас байгаа хэл та. Энэ тухай яриул чамд одоо яг хамгийн түрүүнд үнэхээр бас нэ орхиж болохгүй ч юм уу. Хүлээн зөвшөөрөөд хамтдаа цаашаа үргэлжлүүлээд явхаас өөр аргагүй ямар зүйлсүүд байна вэ? Ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмэгэн жив Baby Lab. Бидний хамгийн сайн найз Baby Lab. Учир нь өдөрж шөнж хуурай таатай амрах боломжийг олгож хөвөн мэд зөөлөн гадаргуун агаарын урсгалыг чөлөөдөө нэвтрүүлэн шингэнийг хормхон зур шингээхээс гадна хүүхдийн биед тав тухыг мэдрүүлэн хүүг дээд зэргээр хамгаална. Тэр харааж өгдөөг инээмсэглэн угтахад туслах бидний найз Baby Lab. Гэхдээ би яг ингээд чамайг хэлэхэд бодсон чинь тийм зүйл одоо байхгүй мэн. Яг л бүгднийг хүлээн зөвшөөрсөн надтай л байх хэвээр би миний л хариуцлага гэд яг тэр болгоно хүлээн зөвшөөрөөд мүч болгоно айгу кайфтай аз жаргалтай байхыг л хичээдэг болсон. Тэгэж өөрийгөө стресс дүүлж ингээд заавал энтэй л байх хэвээр гэдэг нэг тийм дарамт өөртөө тийм үүсэхэ болцсон байна. Тийм. Тэгэл үнэхээр жоохон тийм дарамт мэдрүүлээд байгаа бол
Зүгээр нэрнгэсэл орхичдаг. Тэгээ одоо бол нэрээ надад ямар зүйл ингээд сөрөг мэдрэмж төрж ийн яаж яаж ийн гэдгээ ангижир чи ингээд сурцсан байна. Тэгээ одоо ингээд юм болгоноос айгүй гоё ингээд гоё тод гэрлийг, өнгийг, гоё энергийг гоё болгоныг л ингээд мэдрэхийг хүсдэг учраас тэгэл ингээ өөртөө амар тийм ачаалал үүсгээл дарамт үүсгээл ингээл за би энийг хийхгүй бол болохгүй гэл яг хөө хийхгүй бол болохгүй гэдэг зүйлс угаасаа байгаа хийхгүй бол болохгүй гэдэг зүйлээ хүлээн зөвшөөрөөл энэ миний хариуцлага гэд ботцсон болохоор бас айгүй тийм юу бол байхгүй юм. Тийм ээ. Өөртөө бас дарамт үүсгэхийг айгүй хүсэхгүй байна. Тийм. Түрүүн нэг Амра Кашмирыг яаж эхлүүлсэн бэ гэдсэн чинь дараа нь ингээд гоё түүхээ ярих гэд тэгж шүү дээ. Зүгээр яг хөндлөнгөөс харсан одоо хүмүүсийн хувьд ч гэх юм уу юу гэдгийг одоо бас яг ингээд бүр нарийн ширээнийг мэдгүй хэрнээ зүгээр ингээд харахад надад жишээ нь яг юу гэж бодгдсон бэ гэд тэгвэл за Амра одоо угаасаа хоёр хүний одоо хоорондоо хувааж болох байсан хариуцлагыг яалчгүй 3 хүүхдийнхээ өмнөөс ганцаараа үүрэх хэрэгтэй болсон учраас ингээд юу гэдгийг эдийн засгийн хувьд ч тэр ингээд ганцаараа бие даасан байхгүй бол болохгүй 3 хүүхдийн ирээдүйг ч гэсэндээ ганцаараа даахгүй бол болохгүй гэдэг утгаараа амьдралынхаа одоо айгүй том хүсрэлтийг яг Амра Кашмираар ингээд хийгээд тэгээ энэ нь одоо юу гэдэг юм за би энийг сайн хийгээд энүүгээр одоо ер нь ингээд ирээдүйд гоё амьдарч 3 хүүхдээ гоё амьдрахгүй бол болохгүй гэдэг одоо дараагийн нэг тийм амьдралын нэг тийм том move on хийж байгаа тийм үйлдэл юм байна да. Мань хөө одоо ингээ бизнес эхлүүлэхгүй бол яалчгүй яг энэ ч нэрэ 3 хүүхдийнхаа ирээдүйд төлөө ингээд ганцаараа ингээд бүх юмыг coverлаж зүтгэх болцсон юм чинь одоо эмэгтэй хүн ийм л том зоригтой байхгүйгээд яах вэ гэж би болохоор харж исэн байхгүй юу. Тэр хэр зүг бэ? Хүн болгон тэгж боддتي. Боддог байх гэж боддتي. Одоо ингээд Амра хариуцлага ингээд 100% аваа явчихж байгаа учраас ингээд одоо шинэ бизнес эхлээд ч юм уу эсвэл өөрийгөө шинжилж дахиад сурах гад ингээд өөрийгөө айгүй дайчлаад байна да гэж хүмүүс ингэж хараад байгаа. Харин эсрэгээр үгүй угаасаа л миний төлөвлөгдсөн байсан хийн гэж бодож исэн. Зүйл угаасаа л сурна гэж бодсон байсан зүйл хэвгүй. Тийм болохоор зүгээр л Амра ямар байсан тэрүүгээрээ л байгаа хэвгүй. Миний амьдралд ингээд хүнд зүйл болцсон учраас хүмүүс миний үйлдэл болгоныг ингээ Амра илүү сайн амьдрах гад ингээ айгүй хичээгээд байна да гэж л хараад байгаа байхгүй. Тэрнээс биш бол би ерөөсөө өөрчлөгдсөн зүйл надад байхгүй. Би яг л Амра ямар байсан тэр урсгалаараа л явж байгаа. Амра юу төлөвлөсөн байсан тэр л зарчмаараа тэр л төлөвлөгөөгөөрөө л явж байгаа байхгүй. Би энэ Амра Кашмир гэдгийг байгуулна гэж бодож ирсэнээрээ хийж байгаа. Сурах хугацааг би 2 дахь хүүхдээ төрүүлчихэд сурахынсаа л гэж бодож исэн боловч одоо 3 дахь жирэмсэн болцсон учраас за хүүгээ бас нэг жоох 1 нас хүрчээд суръя да гэж бодож исэн. Тэгээд хүүгээ 1 нас хүрчээд тэгэл сурсан. Тэр хүмүүс айгу яг тийм гэж боддог үгүй шүү гэж. Тийм. Гэхдээ ер нь бол хариуцлагын хувьд бол яг нөгөө өөрөө яг үүрээд ирэхээр бас хүн бол асраг өөрчлөлт бол гарахын хувьд бол гардаг. Гарч илээ. Тэг миний амьдралын хувьд бол яг аав ээжийнхэн гараас нөхрийнхээ гарт ингээд орцсон хизээж амьдралдаа ганцаараа хоол идэж үзээгүй л тийм юмтай байсан байхгүй юу. Ганцаараа хоол идэж үзээгүй, нэр яг үнэглээд ганцаараа ингээ хомч үзээгүй, ер нь ганцаараа юу ч хийж чаддгүй. Бүр нэрээ шүү. Ганцаараа юу ч хийж чаддгүй л тийм хүн байсан чинь. Цаанаасаа за одоо ингээ ганцаараа хийж бие дааж ингэж сурхаас өөр аргагүй байдалд орцсон. Тэгэл суртгал юм байна. Болтгол юм байна. Одоо өдөө наслчаад би дөнгөж одоо л бие дааж сурж байна. Би ганцаараа явдггүй, ганцаараа нэрнгээсээ одоо ингээ ганцаараа хоол иддггүй байсан тэр мэргээ сураа тий. Тэгэл мөнгө төгрөг олох асуудалд ирчихсэн ингээд дандаа ингээд зөвлөгөө авдаг, дандаа ингээ хамтдаа ингэж хүний гар дээр ингэж бөмбөрүүлж ингэж амьдсаар хагаад ингээд сурцсан. Гэхдээ ер нь бол ингээд бие даажлаа одоо л сурж байна да. Тэр нь л миний өөрчлөлт болохоос төлөвлөгдсөн амьдралаараа л амьдарч байгаа. Ер нь бол тийм л юм байна. Угаасаа л хийх л байсан, тэрийгээ хийсэн, сурах л байсан, угаасаа л сурсан тий. Одоо би тэд чи ингээл нөгөө UBS дахад ярьдаг байсан шүү дээ. Манай хоёр чи ядж чад хоёулаа нөгөө ижлэгэн нэртэй тий. Хоёр Амра. Хоёр Амра гэдэг нөгөө үнэхээр Амраг одоо төгтөө хандаа бүр яаж хэрхэлдэг гэсэн юу аав ээж болоогүй байхдаа ингээд нөгөө үерхдэг байхаас нөгөө бид хэд ч мэднэ. Тэгэл нөгөө нэг нөхөр нь ирээл авдаг. Тэгэл ингээд хамтдаа ирчээ ингээд
энэ хоёр тийшээ авсан байна, ийшээ авсан байна. Баг цүнхэж барьдаг. Тийм зүгээж барьдаггүй заяа. Тэгээд нөгөө нэг гоо ингээл нүдэрээ инээс нь тийм даруухан тийм дүлгөөхөн тийм бор залуу байдаг. Тэгэл хүүхэд нь гарсан гэж харсан чинь яг ижлэхийн за энэ хоёрын дундаас ийм том нүдтэй хүүхэд гарах уу яадаг ингээд бүр яг аав гарч ирэл ингээд бүх нөгөө амьдралын одоо нөгөө амраагийн том одоо шилжилтүүд ингээд UBS гэдэг тэр нөгөө гэр бүлийн дотор ингээд бүгд дандаа ингээд хамт байсан те хурим болсон ингээд бидэд амраагийн хурим гээл ингээд бөөндөө тэрүүгээр яриалаа дараагийн хүүхд гэл ингээд бүгд ингээд яг хамт байсан. Тэгээд нөгөө яаж эрхэлдэг байсныг ингээд бид нар яг мэдэх байхгүй юу бүр ингээд ирж аваал ингээл те ингээл бүх юмд нь хамт ингээл байгаал ингээл маньун ч гэсэн хоорондын харилцаа бүгдийг ингээл хардаг байсан. Тэгээд тэр утгаараа тэр нөгөө нэг гинтийн тэр мэдээ олвол ингээд үнэхээр бид зөвхөн амраа гэлтгүй бидний хувьд ч гэсэндээ айгүй юм цохилт болж ирсэн л дээ. Тэгээд нөгөө яахав дэ бид чинь санаа зовж байгаа ч гэсэндээ амраа өөрөө айгүй хүчтэй ингээд бас нэг тийм шууд ингээд нэг юм одоо мэдгүй яагаад ч юм ингээд шууд ингээд нэвтрэхэд ингээд нэг тийм жаахан хэцүү гэх юм уу ингээд юм айгүй тийм хүчтэй юм байгаадсан болохоор бид нар ч гэсэн ингээ нөгөө яах учраа мэдгүй магадгүй бас амраад тэр жоохон хүүхдээсэн байж магадгүй ингээд том одоо өөрчлөлтийн дараа хэцүү одоо үйл явдлын араас хүн болгон чамайг өрөвдөөд байгаа юм шиг тэр мэдрэмжийг харах марах бас жоохон ядаргаатай байсан уу одоо тийм тэгээд ойлгогдчихгүй өөрийг нь айгүй тийм хүчгүй нэг бол сул дараа намайг өрөвдөөдөө намайг ингээд байна гэд тийм мэдрэмж өгчихгүй энэ төр гэж бас би ми бол жишээ нь жоохон юу аасан болгоомжилж исэн чамд тийм хүмүүсээс тийм мэдрэмжүүд ирж исэн үү? Харин хүмүүс нөгөө яг нөгөө надаас их болгоомжлоод яг тийм өрөвдөж байгаа харагдчих үедээ гэдэг тэр нь надад мэдрэгдээд ер нь бүх хүмүүс надаас зайгаа барьсан байна. Дотнчлоод ингээд өрөвдөд амраадаа тус болчоо гэхээсээ илүүтэйгээр одоо өрөвдөх сэтгэл нь давмгайлаад надаас ингээд бүгд холтцсон. Яаж харьцах мэдэхгүй. Тэгээд холтцсон юм тий. Яхаа мэдэхгүй. Бүгд холтцсон. Тэгээд яг үүндээ бол нөгөө бүх хүмүүс явцсан. Ганцаараа үлдсэн байхгүй. Тэгэл угаасаа яг надтай харьцахад айгүй хэцүү тийм хаалт үүссэн юм шиг байна. Тэгээд тэр хаалт нь бол яг л одоо болтол байж л байгаа. Ер нь хүн болгон ингээл надтай ингээ харьцах гэхээр ингээд нэг тийм жоохон нэг тийм айцтай. Буруу зүрүү үг хэлчих үдэ гэдэг нэг тийм айц яг ингээд нүдэнд нь мэдрэгдээд тий тэр. Тэгээд ингээд нэг тийм би ч намайг нэг тийм айгүй мундаг нүдээр ингээд хараад байгаа юм шиг хэрнээ ингээд энэ ам хараад байгаа юм шиг хэрнээ ингээд ойрт чаддгүй. Гэхдээ ер нь бол яг одоогийн байдлаар ингээд бүх хүмүүсээ алдсан мэдрэмжтэйгээрээ л байгаа. Бүх явцаа. Тэгээд холтцсон бүгд холтцсон ажлын хамт олон ер нь одоо гэр бүлч тэр тий хамаатан садан найз нөхөдч тэр одоо надад бол бүгд байхгүй. Дотны найз ч байхгүй. Дотны найз бүр ялангуяа. Дотны найз ингээд амраатай хитрхи ингээд ойртжүүл ингээд бас яг чиний яг мэдрэмжтэй байхгүй. Өрөвдсөн ингээд байгаа болов гэдэг айдас нь дамгаалаад тэгээд дамгаалсаар байгаад бүр байхгүй болчихсон. Нэг мэтгэд холтцсон. Бүр ингээд хав хаасан болчихдог. Тэгээд бүр одоо тэрэндээ ингээд хүлэн зөвшөөрөө заавал би ингээд асар би даахгүй бол болохгүй юм байна. Надад энэ амьдралд одоо угаасаа л яг хинч байхгүй юм байна гэдгээ би тэгээд хүлэн зөвшөөрсөн. Тэгээд яг нэг ер нь бол жоохон хүндэл байсан л да. Дотн хүн байхгүй байжангууд дотны найзууд хүртэл байхгүй болчоор ер нь амьдрал маш хүнд. Тэгээд даст юм билээ. Одоо л дасдаг. Одоо ирээдүйдээ бол угаасаа хүнд хамгийн дотны хүн гэж үнэхээр байдаг юм байна. Хамгийн дотны хүн чинь чи өөрийгөө л авч явахгүй бол болохгүй мэнэ гэдгийг л ерөнхийдөө ойлгоцсон. Тийм. Тэгээ хинээс ч хайр хүсэх хэрэггүй. Хинээс ч тусламж хүсэх хэрэггүй. Тэд нар өөрсдөө яг хүсвэл ингээд тусалж эсвэл ингээд дотн байхыг хүсэж болно. Гэхдээ тэгэж яах хэрэггүй юм байна гэдгийг мэдэрсэн. Тийм одоо хүнээс хайр гоох ямар ч хэрэг байхгүй. Тийм үлэмж шүү дээ. Сайн байна. Энэ яг одоо ингэж ярьж байгаа нь тавьж явуулж дасан цогцсон байна гэсэн үг. Хүний амьдралд тохиолдсон томоохон уй гашууг бид нар олон үе шаттайгаар даван туулдаг. Хинэнч тэрийг шат алгасаад гарах боломжгүй гэж үздэг байхгүй. Тэгэхээр уй гашуудлаг гэдэг чинь өөрөө дотроо олон төрөл
За тэн дотроос бүр хүний амьдралын нөгөө стресс фактор хамгийн их стресс үзүүлдэг зүйлсийг чагсааж үзэхэд хамгийн дээр нь 100% оноотойгоор ханиа алдах гэж байдаг. Эцэг эхээ, үр хүүхдээ бол ямар ч үнцэнтэй зүйлээ алдахаас, хүний алдахаас илүү ханиа алдах гэж байдаг. Хамгийн дээдлэлт нь. Энэ бол хамгийн хүчтэй стресс үзүүлэгч гэд оноогоор тогтоосон байна. Тэгэнгүүт уй гашуудлал чинь ямар ч хэлбэрээр байж болно. Тухайн хүнээсээ хамааралтай. Тэгэхдээ заавал тэр үе шатуудыг дамждаг. Одоо монголчуудын хувьд ялангуяа энэ уй гашуудлал дээр хамгийн одоо жоох асуудалтай арт түмэн уйлж болохгүй, ингэхгүй, тэхгүй гэсэн гэдэг уй гашуудлыг даван туулахдаа нөгөө ёс заншлаараа зохицуулагдсан байдаг. Ингэж болохгүй, тэгж болохгүй, тэрийг нь байлгаж болохгүй, энийг нь байлгаж болохгүй, энийг нь тэгээрээ гэд бүгд тэгээд ер нь бол 49 хоног дотроо уй гашуудлын тайлх гэсэн санаа ахгүй бидний тэр үйл явц болохоор буян хийгээл, хүрд эргүүлэл, ном уншаал, алтан савны ингэж идэг. Тэгэхээр ёс заншлаасаа хамаарат бас хүн өөрөөр нөлөөлнө. Тэгвэл хамгийн ихний шат нь ингээд багцлаад аваад үзэх юм бол хамгийн ихэнд хүнд эсэргүүцэх, хорсох гэдэг шат бий болдог. Ягаад гэвэл тэр нь бэлэн биш учраас. Ер нь бэлэн болтно гэж байхгүй шүү дээ. Тэр хэдий 100, 120, 30 наслсан ч гэсэн хизээч хүн алдахад бэлэн биш байдаг. Одоо хүлээгээд байжсэн ч гэсэн мэдчихсэн ч тэрийг эмчээс сонссон ч гэсэн хизээч тэрэнд яг бүрэн бэлтгэлтэн гэж угаасаа байхгүй. Салалтыг салсны дараа л мэд гэж байгаа үстэй тий. Яг салалтыг гэрээгээр зурх ямар байдгийг яг салсан хүн л мэднэ. Тэрээс өмнө би өстө амьдрчин жол юм ярих хэрэггүй гэдэг шүү дээ. Тэр шиг яг гашуудлыг бол яг тэрний араас л мэдрэх байхгүй. Тэнгүүд эсэргүүцнэ. Ялангуяа одоо жам ёсороо явж байгаа хүнээс илүү тэр хийж бүтээх зүйл нь харамсалтайгаар үлдэж байгаа залуу хүн алт хамгийн хэцүү байдаг. Тэнгүүд эсэргүүцээд одоо хүлээн шүрч чадахгүй ихэндээ паник шоконд орох нь шүү дээ. Түүний араас хорсол гэж нэрлэдэг байгаа боловч энэ нөгөө буруут нэг хайж эхэлдэг. Ингэчгүй яавдаа, тэгчгүй яавдаа, арай жаахан ингэдэг үеч тэгдэг байж гээд эсэргүүцээд хорсно. За ихэвчлэн энэ үе шат бол хамгийн хүнд шат байдаг. Энэ үе шатын араас болохоор буулт хийх, сэтгэл гутрах гэдэг үе шат заавал ирэх ёстой. За ийм зүйл болцсон юм байна гэдэг хүлээн зөвшөөрөөд араас нь сэтгэл гутардаг. Тэгээд нөгөө бүх зүйл дээр тэр хүний үлдээсэн ганц амаа арчаад тавьсан салфитик хүртэл үнцэнтэй болох тэр үеийг бүх зүйл тэр хүнээр ингээд нөгөө төсөөлж дурсамжууд дотор амьдарч агаад дараа нь зөвхөн сайхан дурсамжуудыг боيو тэр хүнийг сэтгэлдээ үлдээх тэр дурсамжийн цомог те тэр дурсгалыг хадгалах үйл явцсан дээр бид сэтгэл гутардаг. Тэгээд хамгийн сүүлийн үе шат бол тасан цогцол гэж нэрлэж байгаа боловч яг үндэ бол тэр хүнгүүгээр л амьдрахад тасан цогцож байгаа. Тэрнээс яг уй гашуудлал 100% хідээч одоо тайлагддаггүй. Тэр ард нь үлдсэн хүн өөрөө хороос явах хүртлээл тодорхой хэмжээний харамсал байна. Тэгэхээр одоо гашуудлын тайлагдсан уу зүгээр болсон уу ч юм уу те эсвэл ингээд одоо болцсон уу гэдэг юм бол асууч болохгүй гэсэн үг тийм. Тэгээд уй гашуудлал тайлах засал гэж бид нэр хийдэг байхгүй юу. Тэгэнгүүт эмгэг уй гашуудлал чинь нэг жилээс дээшээ явчихараа эмгэг уй гашуудлал гэж явна. Уг нь бол нэг жил дотроо энэ 6 үе шатаа дамжаад тасан зохицууд дуусах хэрэгтэй байдаг. Тэнгүүд эмгэг уй гашуудлал чинь яг өчигдөрхөн болсон юм шиг аль нэг үе шатанда гацчихдаг. Тэнгүүд уй гашуудлал хийнгүүт засал хийнгүүт миний хамгийн сонсдог үг би уй гашуудлаа тайлчих юм бол тэр хүнийг би мартчихна. Ингээд явуулчихна. Надаас ур дурсах байхгүй гэдэг. Тэнгүүд бид нар бас ойлгуулж хэлдэг. Уй гашуудлаа тайлна гэдэг чинь тэр хүнийг мартаад бодохгүй байгаад үүсгэн гэсэн үг биш ээ. Хадгална гэсэн үг дотроо гэж ойлгуулдаг. Тэгээд нөгөө хүмүүс маань нандинаад байнга бодоо, байнга дурсаж санаад, байнга санджаах нь нөгөө мартахгүй байх тэр хүнээ хүндэлж байгаа хэлбэр хүн цэнтэй хэвээр байлгаж байгаа гэж ойлгоод байт юм. Тэгэхээр сүүлийн шат бол тэр хөнгүүгээр амьдрах. Тэгвэл зөвхөн одоо яг бурхан болох гэдгээр уй гашуудлыг мэдрэхгүй. Одоо хамгийн нийтлэг тохиолдол нь гэр бүлийн салалт байхгүй. Гэр бүлийн салалтын мэдрэмж өөрөө би дахиж энэ хүнтэй хизэж уулзахгүй эсвэл дахиж энэ хүнтэй би эхнэр нөхөр хайрын холбоогоор дахиж уулзахгүй гэдэг чинь яг ижлэг. Яг л уй гашуу бас. Уй гашуу дахиж харахгүй шүү дээ. Тэгээд бүр ямар сэтгэлийн гэмтэлтэй бас л айгүй олон зүйлтэй үлдчихэж байгаа. Тэгэхээр гашуудлал өөрөө олон төрөл. Дахиад тэр хөнгүүгээр амьдрахад суралцж ийж гашуудлаа даван туулнаа гэсэн үг. Одоо нэг хэсэг нөгөө амраа ингээл нөгөө хүүхдүүдтэйгээ хамтдаа гэр бүлээрээ энэ ахуулсан зураг мурагнуудаа ингээл оруулахаар хүмүүс айгүй шүмжлээд идэв гэсэн тий. Чи бүр ингээл тисгүй ингээл
би яагаад ингэж болохгүй юм бэ? Яагаад миний ингээд баг сторидо хүүхдүүдтэйгээ хамт нөхөртөөгөө хамт авахулсан зургийг ингээд ойрхон оруулахад та нар яагаад ингээд баг бойлгээд байгаа ингээд баг нэг тэгжсэн энэ би санаад байгаа аахгүй те. Тэгээд одоо ихтэй тэр нь ингээд айгүй нөгөө ингээд багсаад гэх юм уу? Багсаад хаяа нэг ингээд үнэхээр ингээд нөгөө чиний яг ярьж байгаагаар гоёор дурсаад хамгийн гоё мөчүүдийн нөгөө энэ чинь аваа үлдсэн байгаа. Тэрийгээ ингээд дурсангуутлаа хаяа нэг оруулаад байгаа юм да гэдгийг болохоор анзаараад байгаа байхгүй яг их үед болгоод ингээд нэлээд ингээл ойр ойрхон ингээл ийм байсан, тийм байсан, чимэн ингэдэг байсан, хуйлаад игдэг байсан, дөрүлээ юм байсан, тавлаа юм байсан гэл тэг хүмүүс болохоор тэр боломжийг ингээд юусэн амраад өгөхгүй. Тэг чи одоо болооч ээ, тавьж явуулаач ээ, одоо орхиоч ээ. Яагаад ингэж байгаа ингээд нэгэнд байхгүй болцсон байгаа хүний зургийг яах гэж ингэж байн гаргаж ирээд байгаа энэ тэргээд айгүйх тэгээд тэр бид нар нөгөө ингээд өөрсдөө ингээд дотроо айгүй олон одоо чиний хэлж байгаа тэр үе шатуудыг даваад тэр нь айгүй зөв процессор уг нь явж итэл дэрэгдэхингээ хүндлэнгийн тэр уу гашууг хизээч тэр үйл явдлыг ч юм уу тэг хизээч яг миний байгаа шиг яг амраагийн байгаа шиг ч юм уу мэдэрч чадахгүй ээжиж тэндээс ингээд заагаад идэг те. Тэгвэл бид нар тэр нөгөө зааварчилгаанд угаасаа айгүй эмзэг ингэж хандангуудаа эргээд тэрнээс гутардаг ч юм уу нэгвэл бүр эсрэгээр ингээд өргөсөө харуулдаг ч юм уу гаргадаг ч юм уу хатгадаг орилдог тийм ингээд юмнууд руу ингээ ороод тэгээд тийх үе дараа тэр ингэх үе гэдэг юм руу ордог ч юм уу тийм байгаад байгаа. Тэгэхээр ингээд эргэн тойронд чинь хэрвээ тиймэрхүү одоо процесс давж байгаа ч юм уу тэрийг харж байгаа бол яг хажууд нь байгаа хүмүүс ямар хандах ёстой юм яах ёстой юм гэдэг дээр бас марлаа зөвлөгөө өгвөл янз бүрийн хүмүүс бас үзэж байгаа тийм манай контентыг. Хэрвээ таны одоо хайртай хүн дотны хүн чинь хүнд хэцүү гашуудлыг даван туулж байгаа бол дэмжих ёстой. Хажууд хүмүүсийн дэмжлэгээр энэ 6 үе шатыг яаж даах уу гэдг нь шийдэгддэг байхгүй юу? Яг үндэ ганцаараа байгаа нь хамгийн хэцүү. Тэрэн дээр нөгөө сэтгэл хэлэх ямар ч шаардлагагүй. Зүгээр л хажууд нь байгаад ярьж байгаа бүх юмээ сонсно. Одоо ингээл яриад л байдаг байхгүй юу? Тэгсэн бол ингэсэн бол тийм байсан, ийм байсан зүгээр сонсох хүн хэрэгтэй, дэмжих хүн хэрэгтэй. Тэгээд ганцаараа тэр хүнгүүгээр яаж амьдрах уу гэдэг амьдрал тасан цогцохын тулд юмд нь хамт яваад өгөх. Тэр хүсэлтийг нь сонсоод ойлгох. Өнөөдөр ийм байхад айлаа, хэцүү байлаа, эсвэл тэр үед дурслаа гэдгийг сонсоод өгөх хүн хэрэгтэй. Хажуудлын хүмүүс нь танаас зөвлөгөө хүсээгүй шүү дээ. Эсвэл миний зовлонг алга болгоод үгээгүй. Эсвэл надад одоо яах юм хэлээд үгээгүй. Ерөөсөө юугаас ямар ч зөвлөгөө авахгүй л дээ. Зөвхөн гадагшлуулах л хэрэгтэй. Тэгэхээр зүгээр л сонс. Тэгээд тэр нөгөө хүчтэй сэтгэл хөдлөл энэ төр гадагшуулах шаардлагагүй. Одоо хорт хавдрын хүмүүжлэх хэмжлэгэнд байгаа хүнд хэцүү мэдээ сонсчоо даван тулж байгаа хүн хүртэл уу гашууддаг. Тэгэхээр тэр хүнд хүртэл ингээл юм өвчин чинь хэцүү байна уу гэх мэт хүмүүс ингээ хэлдэг шүү дээ. Ямар хэцүү юм бэ? Би өөрөө яагаагүй байхад бүр энэ хүмүүст би баг зөвлөгөө өгөх суугаад байна. Би зүгээрээ гэсэн тэгээ байж идэг шүү дээ. Тэгэхээр бид нар яах ч хэрэггүй. Зүгээр л танаас тусламж хүсэх юм бол тэрэнд нь бэлэн бай. Сонсоод өгөхөд, хамт яваад өгөхөд, хуваалцахад бэлэн бай. Тэгээд асуултаа би чамд яаж туслах уу? Хоёулаа хамтдаа энийг хийх үү? Чи энийг хүсэж гин үү? Яаж гин үү? Ингээд чөлөөтэй ярилцах хэрэгтэй. Тэгээд түрүүн аянд хэлээд өгнө шүү дээ. Энэ дээр бол хамт явъя. Найз наадхан ч юм бол хамт явж чадахгүй нэ. Энийг бол хамт хий чи ингээд хүрээд ирэж чадахгүй ингээд ч гэдгийг ямар 60 жил тэгэж гуйхаж байгаа биш те. Тэр үйл процесс дээр нь бол туслаад өгөхөд аяанда хүн хангалттай гадагшлуулсан үедээ ойлгочдөг байхгүй. Хоосроод ирэхээрээ за одоо бол энэ боллоо. Одоо бол найзаагаа дуудахгүй. Одоо бол энийг ганцаараа хийх юм байна гэдээ ойлгочихно. Тэгэхээр зүгээр л хамт байгаарай, хажууд нь байгаарай, янз бүрийн гол саналуудыг тавиарай. Тэгээ хамт байхаас эзэж битгий цааргалаарай, дэмжээрэй гэж хэлмээр байна тийм. Тийм бол айгүй гоё. Энэ бол өстой нэр айгүй гоё юу зөвлөгөө хажууд нь байгаа хүмүүсийн хувьд гэх юм бол гэхдээ яг тийм хүн баг байна. Ховрох. Яг ингээл сонсоод өгөхтэй зүгээр л сонсох тийм хүн бол нэр асар ховрох. Бараг 1000-д 1 байж магадгүй. Тийм учраас яг үүнийг хүмүүс бас ойлгоосаа мэдээсэй гэж хүсэж байна. Тэгээ саяны яг яриаг бүр ингээд маш олон хүн сонсоосай. Тэ? Тэгэхгүй ингээд айгүй их тийм цааргалах мэдрэмжтэй байдаг байхгүй. Тэг ингээд цааргалаад яг ийм болчдөг. Тэгэл бүгд орхичдөг байхгүй. Тэгэж хүлэн зөвшөөрч хажууд нь байгаад олон юм ярихгүй ингээд нэг тийм зүгээр ингээд гоё ингээд оршиж яах нь хажууд оршиж яах нь л гоё байх чинь ингээд тэгэж байж чадах хүн нэр үнэхээр ховор.
Хэрвээ тийм хүн хажууд чинь байвал нэрээ баг ингээд нэрээ алтнаас ч үнэтэй. Гэтэл тийм хүн баг байна уу? Миний амьдралд л байхгүй. Тийм. Байвал нэр үнэхээр сайхан л байна. Тэр нь одоо тийм хүн нь болоод аав ээж л энэ. Яг зөв. Аав ээжээс өөр хүн бол байхгүй. Тийм ээж л. Тэрнээс өөр хүн. Тэгэхээр та сайн яриаг сан сансараа л гэж хэлмээр байна тийм. Нүг гашуудлыг тэгж даван туулдгаа. Тэгэхээр салалтан дээр бас аль үе шатан дээр явж байгаа юм шиг байна. Салалт, хагасал гэдэг чинь өөрөө бас уй гаш байх нь ч тэгтэл хүмүүс болохоор юунда баг яадгийн одоо шууд болцоонд яв те хүмүүс дуулзаад үзүүч юм бас ингээд амар муухай хүндлэгөө ханддаг. Тийм. Тэгтэл уй гашуудл туулж байгаа салтыг амсж байгаа хүнийг уй гашуудл туулдаг гэдгийг мэдх юм бол бас тэгж дураараа зөвлөгөө мөвлөгөө өгөөл те эрэгтэй хүн штэ нөхөр олдсон штэ гэд бас тийм хандлага амар үл хөдлөлгүй те. Ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмэгэн жив Baby Lab. Өөрийгөө хайрлая, Oxy. Hi Mommy. Их хүүхдийн бүтээгдэхүүний төрөлжсөн дэлгүүр. Ивент итгэгч Whisper Restaurant. Түрүүний нөгөө нэг яг чиний яриаг амар олон хүн сонсоосаа гэдэг чинь яг тэр байхгүй те. Ингээд хүний оронд өөрийгөө тавьж үзээд айгүй амар хэцүү байгааг нь мэдээд идэг. Гэхдээ яг яах ёстой хүмүүсээс ингээд ойлгохгүй учраас ингээд хэцүү санагдсан юмнасаа ингээд холдчихдаг юм уу яадаг чинь тэрэнд ингээд Тэч хүйдэ гэж яагаад юу хийх тэгч хүйдэ нэг бол ингээд өөрт нь айгүй бас давхар хэцүү мэдрэмж өгөөд ангууд тэр хэцүү мэдрэмжтэй хамт удаан байж чадахгүй болчихгоот ингээд явцдаг ч юм уу яаж үнэхээр бид нар яг тэрийг яаж зохицуулж яаж тэнцээ ингээд хамт үлдэж яаж дэрэгдэн ингээд зүгээр байх уу ингээд зүгээр байгаад ахаар ямар ч хэрэггүй байгаад байгаа юм шиг те. Тэгтээ ингээд бас юм яриад ахаар ингээд улам өвтгөөд байгаа юм шиг ингээд яг яаж тэрийг зохицуулах вэ гэдгээ ингээд хүмүүс мэддэггүй юм байна л гэж би ойлгоод байгаа юм л да. Тэгэхээр л энийг ингээд юу ч хийх хэрэггүй зүгээр дэрэгдэн л байж ч юм уу те зүгээр уцаа аваад ярьчихъя зүгээр сонсчихъя зүгээр өмнөшгээл байж гэдгэл тийм л юм байна л да. Яг салт ч гэсэндээ уу гашуугээл тэгж юм л да. Түрүүний хэлсэн ингээд процессуудыг өөр дээрээ бодглохлоор айгүйх нөгөө ингээд хорсол эхлээл явсан эсэргүүцэл хорсолтэй яста юу гэж байгаа яаж байгаа яста яхаараа ингэдэг ингээл яста ийм ингээл дараа нь олонгууд нөгөө нэг яста тэгэхэд хэрвээ би тэгсэн байсан бол нэг бол юу гэдэг тэгэхэд би хэрүүл хийгээ гэрээсээ гараагүй нэг твчсэн бол ч юм уу те дараа нь ирээд гуйхад нь би тэгэхэд хэрэг уучлцсан бол гэдэг ч юм уу ингээд нэг тийм хэрвээ гэдэг юмнууд ингээд яв. Одоо болохоор тэр өнгөрцөн. Одоо дараагийнх нь болохоор ингээд нөгөө хүүхдүүдтэйгээ хамтдаа ингээд юм ярихтаа ингээд аав ийм тийм гэл яриа. Өө миний охины аав бол угаасаа тийм хүн, угаасаа сайн хүн. Яагаад тэгэхээр би тэр хүнийг нөгөө нэг бүх сайн чанаруудыг нь бол одоо ингээд нөгөө нэг тэр нь бол үнэн гэдэгтээ нэг өвлөншөрсөн. Сайн аав боловсралтай залуу мундаг карьертэй те тэр бүх нөгөө сайн юмнуудыг дотор ингээ хүлээн зөвшөөрсөн болохоор тэр юмнуудыг нь ч гэсэндээ хүүхдүүдтэй ингээ гоё томоор нь гоё ингээд аавыгаа яг тэр гоё чанаруудыг нь харж хүлээн зөвшөөрөөсэй гэдэг тэр юмтай болцсон. Одоо олонгуудаа надад гоё эмэгтэйтэй уулзраад гоё сайхан жаргалтай байгаасай. Гэхдээ ингээд хүүхдүүдийнхаа хамт яг өмнө шиг гоё аав хിവэрэ байгаасай. Гэхдээ ингээд окей дараа ингээд цаашаа үргэлжлүүлээд амьдрах нь үнэн. Тэр зүйлд нь бол би бэлэн байгаа. Янз бүрийн асуудал үүсэхгүй тэр дээр нь гоё ойлгож дэмжиж яаж дэмжлэгээ би харуулж чадах вэ? Яаж мэдрүүлж чадах вэ? Гэдэг юмыг л одоо боддог болцсон гэх юм уу? Тасан зогцох шиг бас дараагийн байна тий. Ирээдүг төсөөлж штэ тэр хүнгүү тэр хүн ч гэсэн өөр хүнтэй байхаар төсөөлөгч гэдэг бол тасан зогцох юм байна. Хаяа маань тэгэхээр 6 дээр ирчиж тий. Тийм л юм шиг байгаа. Одоо өмнөх шиг нэг тийм хай нэг уугаад үйлч юм болохоо бэлцүүлчихдэг. Тэгэхээр яг энэ үе дээр ингээд хүмүүс яагаасаа гэж хүсэх байсан бэ уянга. Нөгөө холдоод явах эсвэл бас нөгөө нэг нөхрийг нь асууж чадахгүй байх тий. Тэгээ тэрнээсээ болоод хүнд үеийг туулж байгаа гэж бодонгуудаа зайгаа авах ч юм уу тий. Тэр үед яг нэг ийм юм болсон байхгүй. Одоо ингээд найздраа уулзаа суунгууд зөвхөн миний л салтын тухай ярьдаг. Нэг бол ингээд зөвхөн одоо миний эксийн тухай л ярьдаг. Нэг бол ингээд тэнд тийм хүнтэй явж илээ штт гэд надад хэлдэг ч юм уу те. Яг нэг бол ингээд
чи сүлд оруулсан сториг нь харсан уу гэдэг. Би харж магадгүй тийм дээр чи найз үгүй юм яриад байх тийм. ингээд тэрний скриншот над дээр ирж мэрч юм уу те. Сайн чамд л зориулж хэлээд байгаа юм шиг байгаа дах ингээд бичсэн байлээ мэлээ гэдэг ч юм уу те. Тэгээ энэ юм надад өөрт амар юм дараатай амар төвөгтэй санагдчихсан байхгүй. Тэгээд надад чи ямар ч хамаагүй би энийг мэдмээргүй байна. Би энэ тухай ярмааргүй байна гэдэг ингээд бүр сүлдээ хэлээд тэгээд ингээд эргээ бодгоод тэр хүний хүрээлэл дунд ч гэсэндээ яг нэг ийм юм бас явсан баха. Яг л ижлэх штэ тий. Уянга тэнд тэгээ авчлаа штэ. Тим залуутай мэдгүй одоо ажлынхаа залуутай амд ч юм уу дээ хинтэй ч амд чи юу юм чи ингээд тэгчлээ тим стори оруулсан байлээ өөр хүнтэй болцсон юм биш үү. Заадах чи яаж энэ хүн амтантай суусан уу? Надаас одоо хүртэл стил асуудаг байхгүй. Яасан найз охинтой болж юу гэдэг ч юм уу ингээд асуудаг те. Тэгээ би яг энэ дэр ингээд айгүй тодорхой хэлсэн байхгүй ингээд бүр хит хитэн хүрээллийнхаа найзууд дундаа хэлсэн. Ажлынхандаа 10 жилийнхаа найзуудаа өмнөх ажлын найзуудаа гэдэг ч юм уу ингээд яг миний ингээд дотны хүрээлэлтэй 3 том одоо фракц юм уу нийлдэг найзуудтай хэлсэн байхгүй. Дахиж энэ сэдвээр ярихгүй. Энэ надад хамаагүй. Таад ингээд уулзаа суухлаар ингээд би л нэг зовлонгаа яриад нэг бол миний амьдралын ингээ хов живийг сонирхоод байгаа юм шиг эргээд наа санаа тавьж байгаа үйлдэл чинь надад эргээд айгүй юм сонин гэж бодогдоод байна. Хэрэг дурлаад байгаа юм шиг. Тий. Ингээд надад одоо та ингээд ихтгэлтэй найз минь биш юм шиг санагдаж хэлж шүү. Надаас нэг юм сонсоод тэрийгээ ингээд дахиад яах гэж байгаа юм. Тэ нэг бол нэг ийм сонин байна. Тэгэхээр би өөрөө яриул харин сонсоод өгөөрэй. Би өөрөө ярихгүй байвал надад миний сонсхийг хүсэхгүй байгаа, мэдхийг хүсэхгүй байгаа мэдээллийг битээ дамжуулаарай гэд би ингээ айгүй тодорхой хэлсэн. Тэгээ нэг ингээд нэг хүмүүс айгүй барьцаалтдаг юм байлаа яг тэр нэг юм шууд ингээд пал ингээ хэлчихэнгууд тэрэн дээр ингээд амар эвгүй болсноо ингээд ямар хариу үйлдэл ингээд үзүүлэх нь айгүй тийм сонирн болчихж байгаа байхгүй тэр чи гэдэг жоохон самгардж байгаа надад мэдэгдэн гутаа тэгээ тэрнээс хойш хинч юу ч ярихаа болсон. Уянга энэ дууралт юм бэлээ. Ашиг уянга тэрийг гэхээр яагаад идэм бэлээ мэлээ гэд. Тэгээ үнэхээр ингээ болохгүй байгаа хүмүүс рүү ч юм уу ингээд нэг юм сонин юм эвгүй юм мэдрэмж төрүүлээд байгаа хүмүүстэйгээ би өөрөө уулзах болсон байхгүй. Чиний дотны хүм ч гэсэн чиний алдаа гаргахыг хүлээж байгаа маш олон хүмүүс байгаа байхгүй. Харин тийм байдгийн. Юун дээр алдаа гаргаж унах нь уу гэдгийг хүлээж идэг. Ажиглаж байгаа юм шиг үү? Ажиглаж байгаа юм шиг бас яг ийм дүр эсэгдэг хүмүүс байдаг. Яг одоо амраад ч гэсэндээ ингээ мэдрэгцэн болоо яасан бол одоо юу гэдэг чиний алдаа тэнцээ очоод тэр хин нэг хүний одоо байгаагаа ингэж одоо мэдрэх тэр нэг юм кайфыг нь аз жаргалыг нь үнэлэмж болоод байгаа юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу гэдэг ингээд уянгаа ингээд ста нөхрөөсөө салаад ста ингэсэн мэлээ ёо ста би яаж нэг юм нөхөртөөгөө гоё харилцаатай байгаа тэ нэг бол ингээд тэнцээ нөхөртөг айгуу муухай ингээд харилцаж байгаа хэрнээ юу вэ амраагийн нөхөр нь байхгүй болсон багт би ядаж зэрэгтэй хэрэлдээд ч тухайн нөхөртөөгөө байна гэдэг нэг юм дэрэгдэх юмыг нь бидний одоо харьцуулаад гэх юм уу хахацлж гэх юм уу алдаач гэх юм уу тэрнийх нь үнэлэмж болоод байгаа юм шиг надад санагдаад тэр бас надад жаа эвгүй мэдрэгцэн чамд тэгж мэдрэгцэн үү би бол одоо яг хүмүүсийг хараад мэддэг болцсон уншдаг болцсон за энэ яг ийм л юм бодож юм яг ингэж тэгж ингэдэг мэддэг болцсон болохоор бас нэг олон хүнтэй харьцаа сурцсан хүний хувьд ч тэрээс уншдаг болчт юм билээ тэгээ бас арай нэг ингээд юм үзээд ирэхээр юм үзээд гэдэг нь одоо янз бүрийн одоо энэ бол зовлон гэмтэй тийм юм үзээд ирэхээр ингээд уншдаг болчдөг болохоор яг нөгөө хайдаг болцсон гэдэг ааштай тийм тэгэл ингээд хайчдаг танингуудаа тийм хайчдаг тийм за ийм л өсөж байгаа юм тийм ийм л өсөж байгаа юм за ингээд яриад эхлэнгүүд за нэг яг иймэрхүү юм асуух гад иймэрхүү юм ярих гад энэ хүн миний алдаан дээрээс ингээд хов живнээс ингээд услагдаж ингэж энерги сэргээх гэдэг гэдгийг шууд хараад мэдээ. За ингээд за ойлгомжтой гэд. Нэг тийм процент дүр үсгээд за баярлаа ингээд орчдөг. Тийм ойлгомжтой байдаг тийм. Тэгэхээр яг тийм хүмүүсээс шууд ингээд холбох байсан. Яг ингээд хажууд дотны хүмүүс дотны юм шиг харагдаж байгаа хэрнээ яг ингээд чиний яг нэг тийм яг алдааг нь харж нэг кайфурдаг хүмүүс бай. Харин тийм кайфурдаг ингээд яаж ингээд алдаа гарах нь уу тэгэл ингээд яах нь яг ингээд кайфурж байгааг ингээд мэдрээд эхлэнгүүт ойлгомжтой гэд ингээд танигдчих. зөөл тийм хаяа очдаг. Тэгээ тийм хүнээс хол хэрэгтэй. Одоо таньж сурах хэрэгтэй юм шиг. Тийм яг тийм хүмүүс байна. Тийм.
За одоо гэж авсан тий. Бидэд нөгөө нэг нэвтрүүлэг эхлэхийн өмнө Харин Лав тийм. хоёроор ингээд нэг суглаас. Оо даа. Машинтай машинтай суглаа биш шүү гэдэг байхгүй. Тэр чинь бэби. Бид хоёроор карт суглаас энэ ямар ч гэдэг харилцаа болож гоё дахиад харин тий. Миний хувьд нөгөө метафор картаар суралцсан метафор сэтгэл заслын картуудаар дамжуулж холбогддог хүнтэйгээ сэтгэл зүйн засал зөвлөгөө өгөхдөө хэрэгсэл болгон ашигладаг метафор картуудаар. Тэгэхээр метафор картууд нь өөрөө тухайн хүний сэтгэл санаанд байгаа илэрхийлж ярилцмаар байгаа, эсвэл тулгамдж байгаа, эсвэл өөрийнхөө дараагийн шатанд хүрмээр байгаа, эсвэл өөрийнхөө нөөц боломжийг нэмээр байгаа гэдээ ямар ч төрөлд ашиглаж болдог. Тэгэхдээ давуу тал нь болохоор илүү нөгөө яриаг удаашруулж, яриагаар удахаас илүү шууд зургаар буюу энэ урлагийн аргаар урлагийн сэтгэл заслын аргууд дотроос метафор карт тахгүй. Урлагаар дамжуулаад хүний сэтгэл хөдлөл мэдрэмжинд хүчтэй тусаж шууд өөрт нь бодит байдлыг харуулхад илүү тусалдаг. Тэгэхээр үр дүнгийн хувьд айгүй хурдан байдаг. Тэгээд нөгөө сэтгэл зүйн хамгаалах механизмыг бас эвдэлж чаддаг. Шууд холбоо тогтооход айгүй хурдан байдаг учраас ашигладаг. Тэгээд хоёроо өнөөдөр нөгөө тавьж явуулмаар байгаа хэсэгтэйгээ ажилдаг картнаас өөртөө таалагдахгүй байгаа хоёр зургийг сонгоорой гэд сая бичлэг эхлэхээс өмнө сонголцсон байгаа. Тэгсэн одоо ингээд янз бүрийн айгүй олон сонирхолтой зургнуудтэй гэхдээ л бүгд л ямар нэгэн байдлаар жоохон хэцүү мэдрэмж төрүүлэхүйц тийм зургнууд байсан. Тэгээ тэнцэнээс битэрийг зүгээр л хамгийн таалагдахгүй байгаа хоёроо л аав гэд тэгээ битэр жишээнүүд ингээд айгүй хурдан амар албар айгүй хурдан сугалцсан те ингээд шууд харж байгаа хамгийн анхны мэдрэмжээрээ ингээд сугалцсан хоёр карта битэр барьсан сууж байгаа. Харуулна. Та хоёр мань харуулж болох уу? Болно. Болохоор бол за. Байхлаа амраа. Угаасаа дандаа ийм нөгөө жоохон сөрөг сэдвтэй зур. Яа тэгвэл энэ нөгөө маш олон сая хүнээс тест авч агаад өөрөө энэ зургнууд чинь хийгдэхдээ зүгээр нэг зурчихгүй хүмүүсийн хамгийн их тавьж явуулмаар байдаг тэр бэлэг тэмдгийн чанартай олон тавтагдсан зургнуудаар л бүтээгдсэн байхгүй. За одоо хоёр маань өөр луг харуулчих уу? Шинэ нэрээ тавьчих. За алийн төрөл сонголоо. Би бол ингэ. За Би бас энэ. сонгосон зургнуудаа гартаа аваад ингээд өөр луг харуулчих. Зөвлөгөөн дээр л яг ингэж явтыг. За асуулт нь яг ижилхэн дараалал хариулахад болно. Зурган дээр ямар үйл явдал дүрслэгдсэн байна вэ? Одоо төсөөлөл чөлөөтэй ашиглах боломжийг өөрсөндөө олгоод зурган дээр ямар үйл явдал дүрслэгдэж байна вэ гэдгийг хэлээрэй. За тий. Энд дээр болохоор нөө бүх зүйл ингээ хаягдсан, бүх зүйл доошоо унж байгаа, харанхуй руу яг унж байгаа дүрстэл байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ хаягдсан хар утаатай, мамтай ийм зүйлд би дуруу. Тийм мэдрэмж төрж байна тий. Тийм энэ яг мэдрэмжийг би өөр нөгөө нэг удаан хугацаанд мэдэрч байгаа учраас ийм зүйл ингээ харахаас бүр шууд хамгийн түрүүнд таалагддаг. Тийм хамгийн таалагддаг мэдрэмж тийм. Хизэнээс эхэлсэн байж болох байна. Тийм мэдээж нэг хацлаас тийм хаашаа. Ер нь бол ингээл доошоо яг унаал ингээл байх мэдрэмж болуугаасаа яг байдгийм билээ. Унаал хизээж дуусахгүй, гүний араал нь мэдгэдэхгүй, хав харанхуй энэ мэдрэмж угаасаа яг ингээд хүнд байдгийм билээ. Тэгэхээр яг тэр мэдрэмж бүр асар амар хүнд муухай байсан учраас шууд тэр олон зургнуудаас шууд энэ харагдсан. Тийм. Тэгээд хизээ дуусах нь мэддэхгүй байсан юм тий. Нөгөө доошоо хязгааргүй ингээд унаал гэдэг чинь. Тийм. Унаал гэдэг ерөөсөө зогсохгүй өглөө чис өдөр 24 цаг ингээд унтаж амарсан ч гэсэн ингээд унаал гэдэг. Тийм. Одоо галзуу уулган дээр доошоо хүн гэхэд нэг тийм эвгүй болдог та тий. Тэр мэдрэмж ингээд байгаад хараа ингээ аюу. Ямар ах вэ? Тийм ямар ах вэ? Яг л тэр байгаа л юм. Тийм. Тэр утгыг илэрхийлж байна. За баярлалаа. Надад ингээд энийг харахаар яагаад ч юм намар тэгээ гадаа айгу халуун. Тэгэл энэ тэнд ингээд нөгөө царцаа голио ингээд дуграал нэг байдаг штэ. Гэтэ өөр ямар ч чимээ байхгүй. Энэ тэнд нэг царцаа голио ингээд дуграал нэг халуун бүлээн салхитай өсний үзүүр ингээд найгаал сэрчгнээл. Гэтэ хинч байхгүй. Тэг ингээ хаягдсан лагер юм байшин. Гэтэ энэ ингээд галд шатсан юм уу? Яасан? Ямар нэг юм үгүй болсон юм. Үгүй болсон. Сүйтгэгдсэн ч юм уу? Сүртлэгдсэн.
тийм байгаад тэн хаягдсан. Тийм л одоо мэдрэмжтэй тийм стори надад одоо харагдаж байгаа юм шиг тэгж санагдаж байна. Сайн байна. Хоёр их хурдан олж ийн. Мэдрэмж аягүй сайн байна. Энэ зургаа харахаар хэн нэгэн эсвэл ямар нэг үйл явдал санаанд орж ирнэ. Ямар цаг үе дээр очихоор. Миний хүүхэд нас яг эмээ өвөтэй лагер дээр аягүй хүлцсэн. Өнгөрөөсөн байхгүй яг лагерт 100 ер нь ингээд яг эмээ өвөөртэй хамтдаа ингээд яг байждаг. Тэгээд яг нэг тийх ер нь бол яг манай лагерын эмээ өвөгийн байшингийн уртлын байшин. Яг адилхан байшин энэ бол. Одоо хүртэл байгаа. Өнгө нь хүртэл нэг юм. Тэгээд уг нь бол одоо л айл мэл гарддаг л да. Тэгээд хүүхэд бол байхад юус айл гардгүй байсан юм. Бид нар нөгөө нэг юун дээр нь шатан дээр нь тоглодог гэсэн байхгүй юу? Ер нь бол нэг тэр яг тэрний тэр байшинтай төстэй. Энэ үед юу цүүтгэгдсэн бол таны дотор тухайн үед бас үйл явдал ганцаараа хаягдсан гэдэг өгнүүдийг сонсохоор ямар мэдрэмжтэй очиж. Гүй одоо хийж юусоо байдаггүйсэн гэх юм. Тийм. Ямар ч л гэсэн ингээд нэг юм дандаа л ганцаараа тоглож идэг, дандаа л ганцаараа байждаг нэг тийм нэг хитэн 100 байсан юм уу? Тийм. Хитэн 100 байсан юм уу? Нэг бол ингээд ганцхан байсан зун нь одоо миний оюуханд тийм амар хүнд урт 100 юм шиг санагдаад идэг юм уу? Би бол тэрийг бас яг сайн ойлгохгүй юм. Би нэг юм 5 6-тай ч юм уу 7-7-тай ч байсан баха. Тийм ер нь нэг юм лагер гэхээр аав ээж хэр байдгүй. Тэгээ эмээ өвөө хоёртай. Тэгээд жоохон юм хүүхдүүд нэг бас байхгүй ингээд хот мот руугаа явцсан ч юм уу те. Тэгээ нэг юм хоёр хөвшүүнтэй үлдсэн жоохон хүүхдчтэй тэгэл амар утгартай. Тэгээд юм аавыгаа өглөөсөн, ээжигаа өглөөсөн. Тэгэл яг нэг байшингийн шатн дээр л тэгэл өдөр жаахан ман дээр юм зураал суучдаг байсан юм шиг л. Явж өгөхгүй цаг хугацаа. Тийм ганцаараа гингуутал яг тэр л бодогдож байна. Баярлаа. За энийг харж байгаа хүчин хоёулаа 2 дахь зураг руугаа оръё тий. Одоо мундаг хэлэх бах өө. За ямар үйл явдал өрсөлдөж чинь юу мэдэрч яваад байна тий. Одоо ингээл яваад байна. Гэхдээ нэг зүйлийг би бол аягүй сайн ойлгосон. Нөө жам ясны зүйл гэж байдаг юм аа гэж. Би бол ингээл хүн болго ингээл ар араасаа явна. Тий. Би ч гэсэн цаг хугацаатай ар араасаа явна. Миний жам ясны хугацаа жоохон урт байгаасэй гэж бодож байгаа. Гэтэл яг л ингээд хүн игнэж явдаг шиг ингээл угаасаа ингээд явнаа. Бүгд явна. Тийм болохоор энэ амьд байх тийм явна гэдэг тэр дүрслэлийг ингээ хараад ингэж дууссан юм шиг байна те. Энэ нөгөө англиг доошо хязгааргүй англиг та өөрөө дуусгаж бодсон, өөрийгөө аргацсан, өөртөө сэтгэл зал хийсэн. Дараагийн үе шатны юм байна шүү дээ. Би энийг ойлгосон, ухаарсан. Тэгжээж тэр нөгөө хизээж дуусахгүй юм шиг нулимас, хизээж дуусахгүй юм шиг шаналлыг ёстой өөрөө л даван гарсан байна тий. Ер нь бол яг тийм. Энийг ухаарч. Тий, угаасаа ингээд жам ясны зүйл угаасаа байдаг юм байна. Гэдгийг жоохон хүлээн зөвшөөрүүлж эхэлж байгаа. Тэгээд дараад угаасаа яг ээлж дараатай. Тэг би ч гэсэн яам гэл нэг тийм ойлгож байгаа гэх юм. Бүгд яг ингээл одоо ингээ диваачн руу ингээ шатаар ингээл өксөөл явж идэг. Эсвэл там руу доош ороод ч идэг нэг юм ингээл хүмүүсийн ингээ цуваа идэг штэ тий. Яг л тэрэн шиг угаасаа л тэр цуваанд бүгд л байна. Дээшээ доошоо хамаагүй. Тэгэл ойлгомжтой гэж тийм бодол нэг яг цухас орж ирээ шууд нэг сонгоцсон. Тийм байна. Тийм. Энэ үйл явдлаас өмнө энэ үйл явдлын өмнө болон дараа танд шинээр гарч ирсэн тийм дүр байгаа юу?
эсвэл өөрийнхөө дотроос олж нээсэн. Одоо аюу тийм зэн болцсон юм шиг санаг амар тийм зэн мэдрэмж байна. Хүмүүсээс мэдрэгддэг шүү дээ, тий. Угаасаа л мөнх бус бүх зүйл хугацаатай. Тэндээс нь эхэлж ботсон юм шиг, тий. Яг энэ байгаа байдалтай байгаа тахаар хязгааргүй доош унах гэсэн юм шиг. Тэнгүүд төгсгөлөөс эхэлж илүү уужуу бүр оршихуйн төвшин амар философик ингэж амьдралын утга учирын төвшөнд ойлгосон юм шиг. Тэр амрааг нөгөө их охин амраага энэ хоёрын хооронд хэр зайв вэ? Одоо тэр хүн илүү дамгаалцсан явж байна уу? Өөрийгөө хайрлая. Окси. Сэтгэл санаа тавгүй. Яагаад ч мэдгүй. Хаанаас ч юм гарч ирээд хайналж барыг мэдээдэг. Зарим үед намайг өөрөөс минь илүү сайн мэддэг. Хоббиг минь хүсэл тэмүүлсийг минь хамгийн сайн дэмждэг нэгэн. Нартай, бороотой, салхитай солонготой бүхий л үед үргэлж дэрэгдэн байдаг. Миний хамгийн татны найз. Гэхдээ ер нь яг нөгөө гэхдээ би яг өөрийгөө одоо л олж байгаа гэж байгаа нь юм болгоныг хүлээн зөвшөөрч сураад тэр муу хүн гэдгийг за муу гэдгээр нь хүлээн зөвшөөр, энэ сайн гэдгийг сайн гэдгээр нь хүлээн зөвшөөрөд муу байлаа гэд за ер нь бол тийм Эмч байсан зүгээр, эмч байсан зүгээр. Тий. Аа. Яг ингээ хүлээн зөвшөөрчгөр айгу амар юм байна гэдгийг ойлгосон. Яг тэр хүлээн зөвшөөрөд амар амгалан ерөнхийдөө одоо яг ойлгож мэдэрч эхэлж байгаа. Тэгээ би юм болгоноос амар амгалан ирдэг болсон. Юм болгонд ингээд одоо айгу чийл байж сурцсан. Ер нь сурцсан. Тэгээ айгу одоо би хаач байсан айгу тухтай байлгаад ингээ өөрийгөө ингээ хүн сурчдсан юм байна. Сурцсан. Тэгээ хаач байсан чийл хаач байсан амар амгалан хинч надад ямар нэгэн тийм одоо муу зүйл хийсэн ч гэсэн надад ингээд хамаагүй ингээд тоохоо болцсон. Тэгэл би ингээд ууж байгаа цайнаасаа ч кайф авдаг. Тэгээ ер нь бол ингээд амьдралын жамсыг ойлгоцсон. Тэгээд ингээд амьсгалж байгаа агаарынхаа үнцнийг мэдэрсэн. Тэгээд хамт байгаа хүмүүс нь энэ надтай ингээд хувь заяагаараа хажууд нь байгаа шүү. Энэ надтай нэг л холбоотой шүү гэдгийг ингээд ойлгоцсон нэг яг нэг тийм юм болгонд айгүй ач холбогдол өгдөг болчт юм байна. Тий. Тэгээд айгүй гоё ингээ юм болгоноос энерги мэдэрдэг. Юм болгоно ингээ ач холбогдол ингээ хайр мэдэрдэг болчт юм нэг үсэн нь. Болцсон байлээ. Тийм харин хүн хоорондын харилцаанд тийм их ач холбогдол өгж зуралдаг эсвэл тэнд бас цаг гарцтгаа болцсон юм тий. Тэгээд хүмүүсээс ингээд тэгээд яг ингээ өөрийнхөө цаг зарцуулж байгаа хүмүүстэй хүмүүсээс айгүй гоё энерги ингэж аваа сурцсан. чанартай харилцаатай болсон. Чанартай маш чанартай харилцаатай болсон. Тэгээд ер нь айгүй тэгж юмд айгүй амар ингээл хүн дээр ингээ бодоол ингээ стресстэй л ингээ байх болцсон билээ. Энд сул тал байна уу? Сэтгэл хөдлөлөө нөгөө өдөрдөө сурчгаар бясалгал их хийсэн хүмүүс нөгөө сул тал байна. Би бас хүмүүсийг хитэр яах зүйлж чадахгүй байна. Бүх юмыг гаднаас нь ажигладаг болчлаа гэдэг идэг штэ нөгөө ухамсарынхаа аль нэг чанараар нь эсвэл аль нэг одоо арга замаа сонгоод хөгжүүлчихээр заавал нөгөө бодит амьдрал дээр нэг жоох ойлголцохгүй юм гараад ийдэг юм шиг байна. Удаан бясалгал хийсэн нөгөө чимээгүй бясалгал хийсэн хүмүүстэй бас тэгээд идэг байхгүй. Тэр энийг нь хүмүүс ойлгож гин үү? Яг үндэ дотроо би юм тайван байгаа гэдэг. Эсвэл хаяа бас нэг бүр нэг эмормор санагдах бүр тэр мэдрэмжээ санаж гин үү? Тэр эмор хол угаасаа яг миний амьдрал яг нэг хэсэг. Тэ? Би ол эморхоо хүлээн зөвшөөрсөн байхгүй. Би угаасаа л эмордог, би угаасаа л уйлдаг, би угаасаа л хэцүү байдаг, угаасаа бас нэг ангал руу нэг хэсэг ундаг. За тэгээ энэ цаг хугацаа угаасаа нэг хэсэг хугацаанд ингээ үргэлжлэнэ. Тэгээд зүгээр болно гэдгийг хүлээн зөвшөөрөөд тэгээд ингээ эморхоо хүртэл ингээ за нэг сайхан эморч тоо гэл ингээд сайхан эморчдог. Тэгэл өдөрт хэдэн ч удаа эморсон. Угаасаа л миний яг амьдралын өдөр тутмын хэмнэл нэг учраас тэргээч ингээд ойлгосон. Ягцлага болсон. Тэгэл ингээ сайхан ямаараа сайхан ингээ сэтгэлээр сайхан унаал. Тэргээ бараг сайхан гэж яриад байна. Тань тэгээд байна. Амьдралын нэг хэсэг. Тийм, миний амьдралын нэг хэсэг. Сэтгэл готрол бол миний амьдралын нэг хэсэг. Тэнгүүтээ сайхан сэтгэлээр гутарчингуудаа тэгээд тэрийгэ хийх дуртай зүйлээрээ ингээд нөхчөөд тэгээд дараагийнх нь зүйл нь надад ингээ амар өнгөлөг харагдаад эхэлчихдэг байхгүй юу? Бүх зүйл ингээ өнгөлөг харагдаал тэнгэр бүрхэг байгаа нь хүртэл ингээ гоё өнгөлөг санагдаад ирчдэг болохоор эморх цагийг би өөртөө олгодог.
Амар дасан зохицомтгой болжээ. Тэ юун дасан зохицомтгой хүлээн шүрдэг байгаагаар нь. Ер нь бол хүн угаасаа л сэтгэл хөдлөлтөй хүн жаргалтай байна, зовлонтой байна. Угаасаа л сэтгэлээр унах тэр цаг хугацаагаа бүр ингээд 24/7 байлгаж болохгүй юм ба. Хямраал байгаад ажиллахгүй. Хямран гэдгээ хүлэн зөвшөөрчлөөр яг тэр үедээ сайхан хямарчаад тэгээд ингээд юмыг ингээ өнгөлөөр харах тийм ингээд жоохон ийм байх хэрэгтэй гэдэг би өөрөө бас мэдчихсэн. Тийм байна. Энэ англиг тэгжил нөгөө дуусгах юм байна тий. Гутралж байсан, ямарлж байсан. Хүлээн шүрчих юм бол тэр зүйлийг нөлөөлөл хүчтэл намайг зовоож шаналгаад ах болчдөг юм байна. Тэр нь нөгөө хүчлэлтэж тэмцэлтгээ болчгоор чинь тэр зүйл байхгүй болчдөг шүү дээ тий. Сэтгэл хөдлөл бүх зүйлтэйгээ яг энд амар том сургамж явагдчихэ. Харин тийм ингээд өөрийгөө тэгтээ тэр амар гүн хямралтай байгаагаа яг өөрийнхөө хүчээр ингээд за би одоо нөгөө нэг гоё хамраач болохгүй гэдгийг яг нэг тийм ухамсарлаад тэгээд шууд одоо усанд ороод ингээл усанд орох мэдрэмж. Тэгээ усанд орох мэдрэмж бол хамгийн гоё. Тэгэл хямарч байгаа сайхан усанд ороод тэгэл сэргээл тэгэл кофегаа уугаал би ямар гоё яана гэл ингээд. Тийм тэрийг мэдрэх хэрэгтэй. Байн гутрааж байж болохгүй шүү. Гутрахыг ч амьдралчтай бас зөвшөөрөхгүй тийм ч нэг гурван хүүхдтэй үлдэн нийцтэй харин тийм ээж аачваа гэдэг тийм татаж гарахгүй бол тийм яруулгүй жаанс өөрийгөө л татаж гарах юм гээд ойлгоцсон юм шиг. Тэгээ амьдралын нэг хэсэг гэдгээ мэдчихээр тэгэл ингээл зүгээр болчихсон юм шиг байна тийм. За хоёр дахь зураг. Йоо би ч их ойлгох юм шүү дээ бурхан. Энэ бол тэгж гадагшлуулж яах вэ шүү дээ. Маш зөв. Харин энэ бүх хүн ингэ. Айгу манай ээж мэд гэхдээ надад хэлдэг байхгүй юу? Сэтгэл санаагаа жоохон контролдож сураач чи ингээд юу юуны тухайн төрлөхөө нүдтэй амтч наачин болоод нөлөөс сэлэгний таашаа машин жоохон чанга байгаач гэд. Тэгээ тэр ингээ нөгөө ингээд чанга байхгаа ингээд амар хичээгээд байдаг байсан чинь манай яг нөгөө нэг ажил охин бас итгэсэн байхгүй юу? Хүү ингээ уйлж мөлмөр санагдвал ингээ уйлаач яанаад доторх хүн чинь баг галзуурлаа штэ энэ ч амар юм нэг юм илгэн гот намын дагалж цааш нь буцааж чихэж нэг сав руу оруулаад байгаа юм шиг жижигтэй амар сони юм байгаад тэг би ингээ бодсон чи дандаа ингээл уйлах гал ирэнгуудаа ингээл нөгөө нэг тисэл твчээл ингээл нэг бол ингээ ганц хоёр хүн нулимс ингээл гараал ирэнгууд нь ингээл яаж жаал ингээл бариад байдаг. Тэгээд одоо бас нэг юм одоо тэгэнгүүт уйлахгүй гэж хичээч гэлээгээд тэрэнд одоо нөгөө нэг захирагтгаа болсон билийн миний нулимс гэдэг шиг одоо ингээ саяны ингээд юм ярьж байхад ингээд шууд ингээд гарч ирэл дотроо болмоор байгаа шүү дээ. Эний чи одоо баахан үзэн ч болооч яваа мэдлүүд шиг яахан уйлах гээд байгаа юм бэ? Одоо наа чи ингээд энэ хүүхэн чи өвчтэй юм шүүгээ доор нь одоо чамайг тэгвэл яах юм ах ингээд нэг тийм ард ингээд баахан юм ингээд бодогдож орж ирээд байгаа байхгүй юу? Тэгэл ингээл юм яриад өнгөрсөн амьдралаа яриад уйлал ингээл наадахчтай модоо ингээд 9 шидийн хүмүүс чамайг ойлгохгүй ингээд 9 шидийн хүмүүс байгаа. Тэгэл ингээл ох мохон байсан ингээл аав ээж одоо амьд зэрэг багчаа багтаа ганцаараа байдаг байсан ингээл яриад тэрийг яриад уйлал та юу юм уу гээл те бодож байгаа нэг надад юусэн өдөртөхгүй байгаа байхгүй юу? Өдөртөх хэрэг. Тийм. Гэтэ яг одоо ингээд хайцангуй бас манай контентийг яг ингээд бидрийг аягүй сайн ойлгодог хүмүүс үздэг гэж бас итгэдэг болохоор ойлгох байхаа л гэж үзчихсэн. Одоо ойлгохгүй гэсэн ч тийм. Би ч өөрийгөө ойлгохгүй. Энд ингэснээрээ уянгаад л илүү ашигтай байгаа болохоос биш те. Энийг өөртөө боломжоо олгож хязгаарлаж болохоор байсан бол сая тэгэл хязгаарлаж шүү дээ. Үнэхээр тэгж болохгүй болоод гарч байгаа шүү дээ. Дараагийн зургийг нь болохоор энэ юм харанхуйд алгаа тосцсон хоёр шоо байгаа байхгүй юу? Тэгээд энэ яага надад муухай санагдсан гэсэн чинь нөгөө юу ч бодоогүй сонгосон болохоор ер нь л нэг тийм сүүлийн үеийн одоо амьдралд болж байгаа үйл явдлууд, эргэн тойр, нийгмийн асуудлууд ч юм уу ингээд нөлөөлсөн байх гэж одоо бодож байна л да. Яагаад тэгэхээр нөгөө миний амьдрал байна тий. Миний амьдрал дээр ингээд би ингээд тосч байгаа байхгүй юу? Ингээд юм тосч जैन тий. Би өөрөө энэ шок хаяагүй. Би ингээд шок бол хайдаг. Шок гэсэн хайдаг шүү дээ. Гэтэл би энэ шок тосоод байгаа байхгүй юу? Тэгээ харанхуй байгаад байна тий. Шок гэдэг чинь өөрөө хитж бууж болно. Тэ би ингээ амьдралаа тосоод ахад надад нэг юм дээрээс харанхугаас өгж байгаа шоо ингээд аятайхан байвал 6 байна, айгүй байвал 1 буун. Тэрийг би өөрөө контролдож чадахгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр нэг юм
юу гэдэг юм би хичээгээд байна. Би ингээд алгаа тосоод би энэ амьдралаас авах хичээгээд байна. Гэтэл надаас одоо шалтгааллахгүй байгаа айгүй олон зүйлүүд надад хэдийг өгөх вэ гэдгийг ингээд азар шийдээд байна. Тэр надад айгүй муухай байгаад байна гэж бодогдоол энийг сонгосон л доо. Хамгийн муухай санагдаж байгаа зүйл нь би хичээгээд байхад би хичээснийхаа төлөө энэ нийгмээс авмаар байгаа энгийн зүйлсээ авч чадахгүй байна. Хүртмээр байгаа энгийн аз жаргалаа хүртэж чадахгүй байна. Миний амьдралыг харанхууд харагдахгүй байгаа хин нэгэн миний алган дээр тэр шок 6 буулах уу 1 буух уу гэдгийг шийдээд байна. Энэ надад шудраг бус байна. Шудраг ус мэдрэмж. Гой тайлбарлаж байна тий. Харин тий. Өстой гоё тайлбарлаж байна. За одоо хэдүүлээ мэдээж яг бүх үйл явцыг камерын өмнө өрнүүлэхгүйгээр сэтгэл заслыг нээсэн бол хаах ёстой. Тэгэхээр тэрийг бол гурлаа дараа нь одоо яг нэвтрүүлэгтээ зориулаад нэгдснээрээ энэ зурагнаас юу ойлгож болохоор байна. Бас би юу хийж чадах вэ гэдэг асуултанд хариулаад яг нэвтрүүлгийн хувьд зургаа дуусгая. За. Тийм. Ер нь бол яг энэ миний энэ хоёр зурган дээр тий би хоёр дахь зургаасаа бас айгу юм өөрийгөө ойлгоцсон байна гэдгээ сая ярианы төвшин айгу ойлголоо. Гаргаж ирээ ярьсан. Би өөрийгөө яг ингэж нөгөө хүлээн зөвшөөрсөн байна. Би ингээд айгу тийм болцсон байна гэдгээ өөрөө ч сайн мэдтгүү байсан. Тэгсэн чинь ингээд ярих явцад бас ингээд сонгож байгаа зургаа ингээд харах явцад бол ингээд айгу би чөлөөлж тийм өөрийгөө бас айгу чөлөөлж чадсан байна гэдгээ мэдлээ. Тэгээ маш их баярлалаа тавтай. Сайн байна тий. Тийм тэгэхээр ер нь аль амьдралын зам хэсгийг айгу ойлгодог болсон юм байна. Тэгээ амьдрах ухаанаа ч гэсэн ерөнхийдөө айгу ойлгоцсон юм байна гэдгээ би өөрийгөө ойлгосноо ойлголоо. Тий харин баярлалаа. Ийм байгаагаа мэдэж авсан байна тий. За баярлалаа. Надад болонгууд одоо нөгөө юу хийж чадах вэ гэхээр тий. Юу хийж чадах вэ? Шот эдгээр зурагнаас мэдрэгж байгаа таагүй мэдрэмжүүдийг одоо эерэг болгоход, эсвэл хүлээмжшөөрөхөд, эсвэл орхиход, эсвэл ямар нэг одоо сансандаа ханамжтай байхад ямар нэг зүйл хийж чадах уу? Чадхвал юу хийж чадах вэ? Hi Mommy. Их хүүхдийн бүтээгдэхүүний төрөлжсөн дэлгүүр. Харин яг тэрийг бол өстой хэлж мэдгүй юм байна. Зүгээр яг өнөөдрийн байгаа уянгааг нэгсэндээ ингээд айгүй өнөөдрийн уянгаа байгаад нь өнөөдрийн дайтай байгаад нь тусалсан зүйл бол одоо энэ юу гэдэг хүүхэд насны тодорхой одоо үйл явдлууд нөлөөсөн байж болно. Тэ амжилттай байгаад нь эсвэргээрээ амжилтгүй юм шиг юм одоо сул дорой байгаад байгаа тэр эмзэг хэсэг нь ч гэсэн бас одоо энэ миний одоо манай гэрийнхний ч баг бүр ингээд анзаардаггүй одоо бүр ингээд мартцсан тийм сүртэй зүйл гэж боддоггүй тэр жижиг үйлдэлүүд нь миний одоо байгаа хамгийн том эмзэг байдаг юм уу тэр хэсэг байсан юм биш байгаа да гэдэг тийм юм сайгийн харагддаг тийм Энд чинь эндээс үүдэлтэй юм шүү. тийм одоо манай гэрийнхэн ингээд тэрийг бол одоо нэг тийм сүртэй юм бодохгүй шүү дээ одоо Мэдрэмжиж намайг яаж одоо битгэрж ийснийг ч юм уу те хизээч одоо хүүхдээ битгэрүүлчлээ гэж бол бодоогүй одоо ч мэдэхгүй магадгүй те гэтэл тэр чинь өнөөдөр ингээд 30 жилийн дараа хүртэл ингээд надад тэр ингээд одоо хүртэл би тэр миний дотор байгаль байгаа юм биш үү гэдэг юмыг одоо сая жишээ нь би гинт юм сонин саналаа гэх юм уу. Тэгээ тэр нь эргээд ингээд бодгоо миний хүүхдүүдтэйгээ одоо яаж ганцаардуулахгүй байдаг байхгүй гэдэг тэр том юм сургамж байгаад байгаа юм гэдэг би сая гинт ингээд уйлж мэлснийхаа дараасаа ингээд чамайг ирж хооронд бодож байгаа байхгүй. Би яагаад хүүхдүүдээ 2 хоног ингээд унтчихт нь ороод унтчих нүглээ гараа явахаар надад ийм аим шиг мэдрэмж төрдөг вэ гэдгийн шалтгаан нь энэ юм биш үү би одоо ингээд сая ойлгож байгаа юм жишээ. Яагаад тэр миний багт байсан шиг мэдрэмжийг миний ойрхон тэнцээ аваад намайг хүлээгээ байжхгүй гэдэг миний хувьд айгүй хүлээмжшгүй. Тийм юм байна. Тэгэхээр би тэрнээс айгүй айдаг юм байна гэдэг. Сая бас гэдэг бодлоо юм уу? Орхигдох мэдрэмжийг харна жоохон бахасаа мэдэрсэн. Тийм байна. Тэгээ байшин төрслөгдөд байгаа нь гэр
Гэрт ач холбогдол өгөх, гэр бүлийн дулаан ур амьсгал миний хүүхдүүдтэй харилцаанд амар өндөр ач холбогдол өгөх нь байна. Ганцаар дуулахгүй, юмд нь хамт байх, хэрэгтэй үед нь хамт байх. Хэрэгтэй үед угаасаа ээж байна гэдэг юм аюулгүй мэдрэмжтэй байлгахад маш угаасаа анхаарах юм байна. Ингээд нөгөө бодохгүйгээр ганцаар дуулчих үедээ гэж бодохгүйгээр угаасаа бүр бэлэн байж байгаа юм шүү дээ. Нэг талаараа энэ чиний бас айгүй том давуу тал болж үүссэн байх гэж би бодож Тийм харин магадгүй нөгөө мэдрэмжтэй хоёр тестик тал дээр нь хамгийн хэцүү нь эргээд ингээ өнөөдөр бас яг юу хийх вэ, яах вэ гэдгээ боддог. Нөгөө талын уянгааг байхад бас яг энэ чинь нөлөөсөн юм шүү чиний багын хард урсамж чиний одоо ирээдүйн би хариуцлагатай байх ёстой гэдэг тийм занг чамд суулгасан байх. Магадгүй. За ингээ боллоо зурган дээр. Яг одоогоор. Ямар мэдрэмж төрсөн юм байна. Нэм амар ингээ доторхоо ингээ тэмтрүүлээд ингээ онгоцолсон юм шиг байна уу? Нэг бол ямархан байна. Надад болохоор айгүй гоё нэг тийм айгүй нэг тайван ийм яриа өрнүүлж байгаагүй энэ амьдралдаа. Тийм болохоор надад айгүй шин тэгээд айгүй гоё айгүй тухтай нэг тийм айгүй таатай сайхан байлаа. Эцээч мартахааргүй нэг тийм харилцан ярилцлага байлаа гэж айгүй бодож байна. Тэгээд айгүй гоё байна. Айгүй тийм гоё онгоосон ч юм уу те. Тийм мэдрэмж төрж байна. Яасан ч мундаг юм. Горуулаа айгүй хичээл. Ингэж камерын өмнө яг нөгөө зөвхөн ганцаарчлан явуулдаг сэтгэл заслыг хийх боломж олгоод хоёр маань сонгосонд баяртай байна. Хүмүүс ярьж өгдөггүй тий камерын биш юмж ярьдаггүй байхад маш зоригтой байлаа. Ийм зориг гаргасанд баярлаа. Би одоо ганцхан л юм асуу гэж бодож байна л да. Тэр нөгөө нэг ер нь л ингээл ойлгоол ингээл орхичдог, ер нь л ингээл хүлээн зөвшөөрчдөг гэд ингээд сайн амрагийн яриан дээр бас нэлээд олон гарлаа шүү дээ. Тэгээд яг одоо өөрийгөө оронд нь тавиад ингээд зүрлээд үзэнгүүт ч юм уу ер нь өдөр тутмын амьдрал дээр ингээд нөгөө аливаа ирж байгаа болж байгаа үйл явдал, стресс, бухимдал юу гэдгийг алдаа, оноо тэр жижиг одоо юмнууд, том юмнууд аль нь ч вэ гэсэн нөгөө хүлээн зөвшөөрөх гэдэг чинь яхаа ингээ нөгөө хосуудын харилцаан дээр сайн ярилцаач гэдэг хэрнээ ярилц гэдэг үг чи айгу амархан хэрнээ яг ирээд хоорондоо ярилцдаг хүмүүс бас айгу цөөхөн байдагтай адилхан хүлээн зөвшөөрөх чухал гэдэг бүгдээрээ ойлгодог хэрнээ яг тэрийг хүлээн зөвшөөрч сурдаг чаддаг хүмүүс бас айгу цөөхөн л гэж надад бас бодогдоод идэв. Би гэхэд жишээ нь одоо хүртэл ингээл зарим зүйлийг бол хийж хүлээн зөвшөөрч чадахгүй мэдээд байгаа хэрнээ тэрийг хэрэгжүүлж чадахгүй байгаад байгаа юм зөндөө байгаад байгаа байхгүй. Тэгэхээр амрагийн үед одоо яг юу гэдэм бүх зүйлийг хүлээн зөвшөөр, бүх зүйлийг одоо ингээд гутарж байгаагаа хүртэл ингээд хүлээн зөвшөөр гэж хэлж штэ. Чи өөрөө энийг өөртөө хүлээн зөвшөөрөх хүртлээр яг ямар процессыг туулсан юм бэ? Яг юу тохиолдож ич ч юм уу чиний хувьд те? Яг ямар одоо зүйлсийн араас хүлээн зөвшөөрөх гэдэг юм чинь чамд яг ирээд нэг хэсэг чинь болоод гэд ингээд суусан юм би. Сая асуусан чинь нэрээ би яг бодлоо. Ер нь юу юм бэ? Яг нэр битгэрэх одоо чиний яг багын битгэрэх гэдэг зүйл те. Хүн болгонд хүнд яг битгэрэх гэдэг мэдрэмж яг байдаг. Битгрээд тэр нь бүр ингээд томорсон тохиолдол бол бид маш том одоо өвчин үүсгдэг. Тэгэхээр чиний дотор бас нэг тодорхой хэмжээний өвчин бас байх гэж бодож байна. Тэгээ миний тэр өвчин бүр ингээд томроод бас нэг юм ахуулахгүй бол болохгүй нэг тийм өвчин үүссэн. Тэрийгээ одоо нэг тийм хавдар маягийн тий хавдар маягийн зөвлө үүсээд тэгээд би тэрийгээ одоо доош одоо энэ зурган дээр байгаа шиг ингээд харахуур ингээл гүн унаал байна гэж тэгсэн шүү дээ тий. Тэгээ яг энэ цээжин дотор яг ингээл унаал гэдэг байхгүй ингээд цээжин дотор ингээд цээж яг ингэж өвддөг ингээд хүндүр болдог. Яг ингээд нэг тийм хил зүүн гэдэг шүү дээ цээж хүндүрлэл гэдэг тий. Яг л хүндүрлэл цээжний маха бараад гэдэг цээжинд бол харч бараад бол харч болоо гэдэг чинь жинхнээс амьдрал дээр байдаг. Тэгээ ингээд доошо яг тэр унж байгаа мэдрэмж яг энд ингээ явагдаад байгаа байхгүй. Тэгээ энд ингээ явагдаж агаал тэгэл энэ ингээ хүндүр болчтой нэр ингэсэн ингээ. Хөрөхөд хүндүр ингээд олоо удаа зогсоор байгаа.
Тэгээ амьсгалахад ингээ хүндүр. Ингээд яг ингээ унаад байх мэдрэмж чинь сая хэлээ шүү дээ. Галзуу уулганаар ингээ унаад байх мэдрэмж нь байнга унтсан ч байгаад их чинь асар хүнд шүү дээ. Тэгээ тэр нь ингээл байсараагаад ингээд нэг юм болчтой юм бэлээ. Ийм болчдөг. Тэгээ би тэрийгээ би ингээ уушигнасаа авахулсан. Тэгээд авсан чинь аюу сонь би тэр одоо яг юу юм бүү мэд. Тэгээ эмч тэгж аахгүй. Энэ яг ямар шалтгаанаар үүссэн тодорхойгүй. Би бол амьдралдаа тамхич татдаггүй юм байхгүй. Сэтгэл зүйн гаралтай. Тийм. Би үнэхээр тамхич тэгээд чи уушгин дээр чи тамхи татдаггүй гэсэн чи яг үннийг хэлэхэд миний ганц бахархдаг зүйл би нэг янжуурч тамхи татж байгаагүй юм байхгүй. Тэгсэн чинь уушгин дээр тийм үүссэн. Тэгээд тэрийгээ ингээд авахулсан чинь тэр нөгөө хүндүр нь байхгүй болсон аюу сонь. Би энэ одоо яг энэ шинжлэх ухаанаар яг нотлогд юм уу юу юм ерөөсөө тодорхойгүй. Тэгээ би яг нэг уушгинаас яг ийм хэмжээний хаг ингээд тайруулсан. Том. Тийм. За ийм ч юм те. Ингээ гаран дээр ингээд ийм байгаа байхгүй. Тэгээ ингээд тайруулаад авсан. Тэгсэн чинь нөгөө нэг цээжин дэдэг нэг тийм бул хар чулуу гэдэг чинь яг байгаад бул хар чулууг нь ингээд авцсан. Яг ингээд боддороо. Тэг ингээд авагдцсан. Тэгсэн чинь яг ингээд нөгөө хүндүр байгаад байсан юм нь бүр үнэхээр байхгүй болцсон. Би бүр ингээд гайхаад хөөх ингээ байхгүй болчт юм бах та гэд. Тэг ингээд санаа амьсгалахаар ингээд амьсгалагдаад би ч ингээд амьсгалахаар ингээд цээж ингээд нэг юм байгаадсан. Тэгсэн чинь тэгээд тэнгүүд за ингээд юм хүлэн зөвшөөрд юм байна. Би яг ингээд араас нь ингээд өөрийгөө явуулах гад байсан байна. Хүн ингээд араараасаа дууддаг гэдэг чинь тий. Би яг ингээд нөхрийнхээ араас өөрийгөө явуулах гад байсан байна. Тэгээд тэгээд ингээд ойлгоод би ингэж болохгүй. Би энэ чинь асар их хариуцлагатай хүн. Би урт удаан наслах хэвээр. Би болж өгвөл 100 наслах хэвээр гэдгийг ингээ яг тэр үедээ ингээ ойлгоцсон. Тэгээд ойлгоцсон. Тэгээ би хүүхдүүдийнхээ хувьд асар их хариуцлага үүс. Би хүүхдүүдийг хардаг мундаг эмээ байх хэвээр. Тийм. Мундаг тийм тусламар байгаа хгүй тий. Би бол одоо ингээд хөгшөрж байгаа айгуу гоо ингээд хүлээж авдаг. Би өөрийгөө ингээд одоо нүүрэндээ ямар нэг ботокс ч юм уу тийм ингээд хийх хүсдэггүй. Би сайхан хөгшөрмөр байгаа байхгүй. Би аюу гой хөгшөрмөр. Би гой ингээд за 100 нас байх. Би 90 настай эмэгтэй эмээ болцсныгаа ингээд төсөөлдөг. Би ингээд аюу хурдан эмээ болмоор байна тий. Хүүхдүүдийнхээ ач зээнрээ ингээд харж ингээд өсөгдөг тийм ачлалтай л эмээ баймаар ингээд миний хитийн зорилго бол тийм байхгүй. Тэгэхээр ингээд хүлэн зөвшөөрөх мэдрэмж нь суудсан байх гэж би бодоод байна. Тийм. Хайртай хүнээ алдаад тэгээ араас нь өөрийгөө алдах гэж байгаагаа мэдэрсэн ба шүү дээ. Би тэгэж болохгүй шүү гэд. Үн чин тийм алдмаар өөрийгөө алдмаар ингээл алдцсан даа биш бүр ингээд эн чин ингээд яг нөгөө бас тийм болчт юм байлээ. Тэгээ яг нэг юм үүсд юм байлээ. Тийм зүйлийг ингээд үүсгэж болохгүй шүү. Ингээд амьдралтаа хариуцлагатай байх хэрэгтэй шүү гэдгээ заавал тэгж засал хийх юм байраа ойлгох биш. Эртхэн бас тэгж ойлгох хэрэгтэй. Яг тийм. Одоо би бодсон л да одоо сая ирээд ярихад ч ингээ бас гайхаж байгаа байхгүй юу гэдэг ингээд амраа айгүй олон одоо нэг юм сэтгэл зүйн уналт босолт идэгрэл юу гэдгийг тэр одоо юмнуудыг давсан баха. Тэгэхээр бол юу гэдэг чинь цаана сэтгэл зүйчтэй ажиллаж иж энийг юм айгүй юм зөв давж гарсан бах гэ би болохоор ботцсон. Гэсэн чи амраа сая ирээд ярилцлагын ихэндтэй ингээд эхлээд дөнгөж эхлэхээ би тэд сууж исэн чинь өө би анх удаа сэтгэл зүйчтэй ярилцаж үзэж гин гэж тэгж байгаа байхгүй тий. Тэнгэд нөгөө сэтгэл зүйчтэй ажиллаагүй хэрнээ ингээ өөрөө бүгдийг ингээ нөгөө нэг хар аяанда хар ухаанаараа мэдрэмжээрээ ингээд давсан. Одоо ингээ нөгөө тасан цогцох дээрээ ингээ ирсэн. Гэтэ ингээд айгүй юм зөв одоо техникээр гэдэг юм уу зөв аргаар давсан байна уу? Барлаа юу гэж бодож байна. Энэ бол өстой нөгөө яаж шилж болохгүй. Давах нь л чухал. Аль нэг үе дээрээ удаан гацхгүй байх нь л чухал. Тэгээд одоо хамгийн хайртай хүнээ алдаад араас нь өөрийгөө алдах энэ мэдрэмжинд тулаад хөл дээрээ боссон эмэгтэй хүний хувьд юунаас айх те ямар найзаас намайг орхиод явахаас одоо айх юм бэ л гэж надад бодогдоод байгаа байхгүй юу. Ямар таалагдах гэж хичээх юм бэ те. Тэгээ би юуг туршиж үзэхгүй байхаас айн гэж те. Тэгээ ямар найз маань намайг тоохгүй байхаас би одоо айн гэж те. Би ямар найзын харилцаа эсвэл ямар зүйл төр бүтлгүүтгэхээс айн гэж. Тийм, зайлцгүй болчихсон. Нэгсэндээ энэ эргээд хүнийг илүү одоо хатуу болгож иж болох уу?
Сургамж гэхдээ амар зөвлөх нь л эмэгтэй шүү дээ. Тэгэхээр ер нь бас Амар яг тийм эмэгтэйлэг тий. нөгөө хатуу эмэгтэй болохоос би өөрөө одоо миний айдаг зүйл бол тэр ихгүй. Хатуу эмэгтэй болохоос айдаг. Одоо эрэгтэй хүний бүх шинжийг надад ингэ хэлээд байдаг. Амраастаа хүчрхэг, амраастаа дайчин. Намайг тэгдэг. Тийм үү? Гэдэг байхгүй юу? Тэнгүүд энэ би ийм баймиргүй байна. Ийм эмэгтэйчл хүнийг үү? Би хүчрхэг одоо миний ингээл пост оруулахаар доорностой хүчрхэг амраа дайчин амраа гэж тэгэл тэгдэг. Тэг яг гоё л доо тэр үг бол гоё. Гэхдээ би эр хүний шинжийг агуулмааргүй байгаа байхгүй юу? Агуулахгүй ах уу? Тэнгүүд би одоо яг л энэ үгийг айгүй хэлэх дуртай. Манай нөхөр миний ямар занд татагдсан, ямар занг хайрладаг, яг л тэр нөө шинж байдлаа ингээ хүүхдлээ хадгалахыг айгүй хүсдэг. Тэгээ тэрүүгээрээ л ингээ баймар байгаа байдаг учраас тэрэн дээр бас айгүй контролддаг би. Би хүчрэхэгтэй, би тэгтээ айгүй хүчтэй болж байгаа. Одоо ингээ бүх юм ингээ өргөдөг байгаагүй шүү дээ. Би чаа сүнхэж байхгүй нэг тийм ингэсэн амтан байсан чи одоо ингээ бүх хүүхдүүдээ ч өргөн хүнсээ ч цуглан бүх юмаа ингээд өргөж явдаг болсон болохоор нэрээ ч бас аргагүй хүчрэхэг байх нь одоо жам. Гэтэл би ингээл нялцгараа л баймаар байгаа даа байхгүй. Тэгээ тэрийг хадгалж үлдмээр байна. Гэтэ цаг хугацаа яах нь бас би хэлж мэдгүй байна. Аль болох эмээ олтлол нялцгансан гэх юм уу те нэг тийм ингээл эрхлээл ингээл байж идэг тэрийгээл нөгөө юугаа ингээд энэ тархиндаа бүр кодлмор байгаа би ингээд ээж аваасаа нөхөртөө эрхэлсэн юм чинь тэр хүн чинь алга болохгүй. Зүгээр хин нэгнээр эрхлүүлэх биш өөрийгөө л эрхлүүлдэг болсон байхгүй. Энэ гоё тэнгэрийг хардаа, энэ гоё кофег хардаа гэд. Тэгэхээр нөгөө хүмүүст эрхлэхийг хүлээгээ суухгүй байгаа юм чинь хүмүүс тэр дүрийг нь харахгүй шүү дээ. Тэрээс дотроо өөрийгөө эрхлүүлж байна. Тий. Би ч энэ тест хүүхдүүдэд амар эрхлэн. Одоо би хүүхдүүдэд эрхлүүлээд байгаа юм биш. Би өөрөө хүүхдүүдэд амар эрхэлдэг. Тэгэл нэрээ тийм биш үү те. Тийм байна. Гой гаргалгаанууд ингээд гаргаж өгөөд тийм бүр амьдрал ингээд бүр шалан дээр очиж сүрцэн гээд өөрийнхөө хувьд ботцсон байжгоот энчэнээс ингээд гүү штэ яг үндэ наадхны чинь нөгөө тал нь энэ штэ чи ингээд ингэснээрээ чи өөртөө ийм сурж байгаа чи юмыг ингэж байж байгаа гэх нэг тэр одоо өөрөөр нь юмны нөгөө талыг харуулад тэнчэнээс шийдлийг гаргуулад ингээд тэгээ цаашаа өргөлжлүүлэх тэр юмыг өгч нь сэтгэл зүйн одоо гол гоё юм шүү гэж би бас ойлгоод идэм. Тэг ингээд дандаа марлаа дандаа ингээд гоё юмны ингээд гоё нөгөө талыг нь бидний мэдгүй бас юуг ингээд харж тайлбарлаж өгдөг. Тэгээ нөгөө сая нөгөө хүүхдүүд гээд ярьсан чинь би бас ингээд хүүхдүүдийн тухай бас ярмаар байгаа л байсан яг нөгөө юу гарч ирэхгүй боломж гарч ирэхгүй байгаа гэсэн. Би тэд нөгөө нэг энэ уу гашуу гэж ярьж ирсэн. Тэгээ бид нар ингээд нөгөө нэг хайртай хүнээсээ холтохоор мэдээж дэргэд байснаа ингээд гашууд нь. Тэгээ үүнээс гадна хүүхдүүд бас давхар гашуудж байгаа шүү дээ. Одоо юу гэм салтан дээр ч гэсэндээ хүүхдүүд ингээд тодорхой хэмжээнд гашуудж байгаа байхгүй юу? Манай хоёр охин ч гэсэндээ те хагцал байгаад байгаа байхгүй юу? Ингээд хоёр талд ээлжлээд 90 очин байдаг ч гэсэн тэр ингээд бүх амьдралын юм л дагаад өөрчлөгдөж шүү дээ. Надтай байхдаа авгаа сана, аав дээр очихоор ээжигээ сана. Энд чи ингээд бас юм байгаад байгаа байхгүй те. Яг тэрнтэй адилхан бид нар ингээд хагцлалт юу гэдэг уу гашуу тэр бүх зүйлийг дотроо үлийн жишөөрөө дотроо даван туулаад ойлгоод яваад байдаг. Гэтэл ингээд дэргэд байгаа хамт байсан яг бид нартэй ижлэхэн хамт байсан тэр хэсэг маань бас л тэнцээ ялгаагүй тэр процессыг даваад байгаа шүү дээ. Тэр тусмаа хүүхдүүдтэй тэгэхээр ингээд үдж байгаа хүмүүстэй ч гэсэн хэдүүлээ ингээд бас хандаад хэлэхэд яг энэ одоо уу гашуу хагцлын дараа хэрвээ бага насны хүүхэдтэй бол тэрэндээ яаж энийг зөвөр ойлгуулах юм? Бид нар одоо тэрийг давхаас гадна хүүхдүүдтэй тэрийг яаж одоо даван туулахт нь туслах ёстой юм гэдгийг бас бид нар мэдчих ер нь хэрэгтэй байхаа гэж би бас бодоод байгаа юм. Тэг амьдрал баялаг штэ тий ингээд бид сая хэллээ штэ хагцл гэдэг бол ингээд ямар ч л одоо төрлийн байж болдог уу гашуу гэдэг бол тий. Тэгэхээр энэ дээр хүүхдүүдтэй яаж зөв ойлгуулах хэрэгтэй юм бол амраа жишээ нь одоо яг бүр бага нь бол дүмж ой хүрээгүй илүү. Юу 3 таа шүү дээ. Яг тухайн тий 10 сартай. Тий ой хүрээгүй байсан. Охин дээр бол
айгүй Охин том долооноос. тийм айгүй том асуулт гарч ирсэн байх гэж бодож байна. Чамаас нэгсэн байх гэж бодож байна. Тэр ингээд баг багаар ойлгосон байх л та. Гэтэ ингээд тэрэн дээр одоо жишээ нь чи хүүхдүүдтэй яаж тайлбарлсан, хүүхдүүд нь одоо аав гэд ярихлаар ямар байдаг энэ тухай. Тийм намайг энэ тал дээр нэг яг нэг олон хүмүүс нэг яг буруутгадаг нэг асуудал байгаа нь хүүхдүүдтэй ер нь бол эртнээс хэлж ойлгуулах хэвээр байхгүй шүү гэдгийг хэлэх хэвээр гэдэг боловч би өөрөө нөгөө нэг байхгүй огт байхгүй гэдэг мэдрэмжийг нөгөө айгу мэдэрсэн болохоор яг уу ингээд оршин тогтноод хэдээс оршин тогтноод байх огт байхгүй байх гэдэг нөгөө мэдрэх мэдрэмж айгу хүнд учраас хүүхдүүдтэй тийм мэдрэмжийг төрүүлэхгүй байх юмсан юм ойлгодог болсон цаг хугацаанд нь ингээ баг багаар нөгөө санагалзах мэдрэмж нь багасаад ирэхээр нь би бол хэлнэ гэж бодож байгаа. Тэгээд тэр хэлэх цаг хугацааг л хүлээж байгаа. Ерөнхийдөө бол баг багаар ойлгоод ерөнхийдөө дахиж ирэхгүй юм байна гэдгийг мэдрээд явж байгаа. Гэхдээ яг бэлэн болох үеийг л би хүлээж байгаа. Шууд ингээд би ч юм болохоор ингээд шууд хүлээг авчихсан. Одоо ингээд байхгүй болчлаа гэж шууд ингээд айгүй хүнд хүлээж авч байгаа хгүй. Тэр мэдрэмж бол асар хүнд. Багтаа хүүхдүүдтэй ямар нэгэн тийм одоо трама гэж байгаа тий. Тэр орхигдсон мэдрэмж. Одоо чи бас тэр орхигдсон мэдрэмж чамд маш хүнд үлдсэн байгаа тий. Тэр мэдрэмжийг хүүхдүүдтэй би үнэхээр төрүүлмээргүй байна. Үнэхээр төрүүлмээргүй байна. Гинт тийм мэдрэмжийг төрүүлснээс баг багаар дасгаж байгаад мэдрүүлэх нь чухал гэдгийг би өөрөө ингээд мэдж байгаа учраас өвдөж байгаад яг ингээд нөгөө нэг ойлгоно өхөн тодорхой болоод ингээд өвдөж байгаад нас барах мэдрэмж гинт байхгүй болох мэдрэмж чинь бүр тэнгэр газар байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр өвдөж байгаад байхгүй болсон юм шиг тийм нэг мэдрэмжийг л ингээд төрүүлмээр байгаа байхгүй. Тэгэхээр надад тэр цаг хугацаа одоо удахгүй ирэх байх угаасаа манайхан том болж байгаа учраас одоо юмны учрыг олгоод одоо энэ нэвтрүүлгийг үзээд мэдсэн ч надад одоо хамаагүй. Харин ч ингээд ойлгоно хүлээж авах мэдрэмж нь ч гэсэн шал өөр төвшөнд очсон байна. Би өөрийгөө ингээд хэлэхгүй ингээд байгаадаа ч ингээд бас баяртай ч юм уу зөв зүйл хийж байгаа гэж би бодож байгаа. Тэгээд аав нь хүүхдүүдтэй маш их хайртай шүү ингээд үргэлж хамт байгаа шүү гэдэг зүйлийг мэдрүүлэх юм чухал. Хэдий одоо ингээд салсан байсан ч гэсэн тий аав нь одоо би аав ээж хоёр нь хооронд ингээд муудалцсан байсан ч гэсэн аав нь чамд ингээд хайртай, ээж нь чамд хайртай. Энэ бол хосын харилцааны л асуудал шүү гэдгийг л хүүхдэд ойлгуулах айгу чухал гэж би боддог. Хүүхэд бол яг хоёр талынхаа хайрыг мэдэрч л байх ёстой гэж би боддог. Энэ зөв. Одоо надад бол сая юу гэж боддог чинь нэг миний орхигдсон мэдрэмж юм уу яг эргээд нөгөө буцаад хүүхэд ахта байсан дээрээ бодоод үзэн гут зэрэг нөгөө байгаа гэдгийг байгасаар ээжэж яга намайг орхичж байгаа юм гэдг нь харин надад илүү амар байсан гэх юм уу илүү намайг орхоогүй байсан биш тийм та хоёр байж байгаа үед миний аав ээж хоёр байсаар ээжэж яга намайг ингээд тоохгүй байгаа юм уу яга надад тэр ирэхгүй байгаа яга намайг орхичж байгаа гэдг нь надад тодорхойгүй нөхцөл байдал үүсгэжсэн болохоор хүлээлт ингээд хизээч дуусахгүй хүлээлтийг би ингээд өөртөө тавиад байсан нь магадгүй тэр 100 ганцхан 100 байсан айгүй урт 100 байсан юм шиг надад мэдрэмж үлдээсэн юм шиг санагдаж байгаа байхгүй. Эсвэргээрээ харин юу гэдгийг айгүй очихгүй шүү. Чи зунжгаа ганцаараа байна шүү. Тэгээд намар хичээл цуглахлаар л одоо аав ээжтэй уулзгана шүү дээ. Тэгэхээр ингээд эмээ өөтгөө гоё байгаараа. Гээ үлдээсэн байсан бол надад тэр хоёр үнийг хүлээх ямар ч хэрэг байхгүй ч байсан юм шиг орой ирэх болов маргааш ирэх болов гэх ямар ч тийм одоо зүйл тодорхойгүй тийм хүлээлтэнд өөрийгөө уяах хэрэггүй байсан юм шиг санагдаж байгаа байхгүй эсрэгээрээ. Гэтэ мэдгүй л байна л да. Марлал энэ дээр яг яасан зүйл байт юм болоо. Мэдээж өөрөөсөө илүү үр хүүхдийнхээ сэтгэл санааг бодож байгаа ээжийн сэтгэл бол хүндэлмээр, бахархмаар тэгээд үнэхээр хүндэлмээр. Хүүхэд баг тохиолдолд угаасаа хэлж чаддаггүй. Тэгэж хэлэх зориг байхгүй. Тэгээ өөртөө туулсан тэр хэцүү мэдрэмжийг туулуулахыг л хүсэхгүй байгаа гэж штэ тий. Тэгэхээр энэ бол ээжийн сонголт. Ээж л хүүхдүүдээ мэднэ. Тэгээд ямар одоо сэтгэл зүйтэй хүүхдүүдээ үүдээ таал мэдж байгаа. Тэгэхээр хажуунаас одоо хин нэг яг ингээчээ тэгээчээ гэж ойр дотны хүмүүс бол их одоо боломжгүй бах. Нэг бодлын танай гэр бүлийн хүрээнд яригдах асуудал байхгүй.
Тийм. Тэгэхээр хүүхдүүдтэй хизээ хэлэх яахыг бол одоо та шийднэ. Тэр энийг та хизээ бэлэн болох нь тэр үедээ л хэлнэ. Хүүхдүүдтэй ч нэг ээж хүн чинь мэдээд ачиж байгаа шүү дээ байр байдлыг хамгийн сайн мэдж байгаа. Тэгэхээр нэг хоног чамд амьдарч үзээгүй бид нэр одоо ямар нэг санал шийдэл өгөх нь бол утгагүй. А тэгтээ уянгаа хэлдэг гэсэн. Хүлээгээд байдаг сэтгэл зүй гэдэг нь яг үнэн баггүй. Жишээ нь энэ нөгөө яг ээж аав нь Солонгос ч юм уу Япон ч юм уу яваад өгсөн хүүхэд бол яг тэр хүртэлх хугацаанд ирнэ гэж байхдаа бол угаасаа аавуудын баяраар би юм бичихгүй угаасаа ээжүүдээр хүнсээ цуглуулна гэдэг нь мэдчихдэм байна. Харин аав нэг очноо гэд хэлсэн те. Тэгээд хизээ амралтаар ирэх нь ч мэдэхгүй хитэн дөрөв хураачаач ирэхгүй байх нь хэцүү. Дээрэс нь хажууд байгаа мөртлөө өгөхгүй байгаа хүн бүр хамгийн хэцүү илүү өвдөлт өгдөг гэж байгаа байхгүй. Тэрэн доор байхгүй байх юм бол хүлээхгүй. Хажууд байгаа мөртлөө аавынхаа үргийг гүцэтгэхгүй байхаар бүр илүү шаналждаг. Тэгэхээр бид нар нөгөө хүлээлтийн асуудал байгаа юм л да. Одоо нөгөө чихрэдэндээ гэдэг нэг парк явна гэдээ амлцгаар яаж хүлээдэг вүлээ те хитэн өдөр ингээл тэрэн шиг хүлээлт байгаа хэсгийг зүгээр тодруулж үзэх хэрэгтэй болоо ойлоо те. Ярилцаж үзээд хэлэн хэлэхгүй гэдэг л бас хоёрхан зам байгаа хэрэг биш шүү дээ. Одоо тандаж үзэх, хүүхдүүдийн сэтгэл зүйн байдлыг оншилж үзэх. Тэгээд байр байдал нь даалт хэлбэрээр ил хэлбэрээр мэдсэн байгаа юм мдэггүй байгаа гэдгийг тандаж болно. Тоглоомын аргаар сэтгэл зүйн зөвлөгөөний яг хүүхдийн сэтгэл зүйч танд болно байхгүй. Тэгээд ээж нөгөө хүүхдүүдэд шал буруу бодож байгаа тохиолдол бас байдаг. Бараг хүүхдүүд мэдээд ээжийнхээ сэтгэл зүйдээр аль хэдийн тусламж үзүүлээд өөрсдөө тохируулсан тохиолдол бас зөндөө байдаг байхгүй. Салтан дээр ч гэсэн аавыгаа санаж байгаагаа хэлэхгүй байх. Яагаад гэвэл аль хэдийн бүх зүйлийг ойлгоцсон. Тэгээд ээжигаа илүү ойлгоцсон. Яагаад хэлэхгүй байгааг ч ойлгоцсон бүх тохиолдол байдгийг. Тэгэхээр тэрийг нөгөө онцлуулчих хэрэгтэй. Тэгээ байр байдал болоод үүсч болох нөхцөл байдал хүүхдийн өөрийнх нь тасан зохицгоо хүлээж авах байдал зам төлөвийн онцлогоос нь хамаарат бид нар хизээ яах вэ гэдэг та мэргэжлийн үнэтэй хандаарай гэж зөвлөмөр байна. За. Бид тухтай сайхан л ярилцлаа. Олон зүйлийн тухай ярьлаа. Тэгээд амраадаа бас маш их баярлалаа. Ингээд ийм контент хийж байгаа. За чи зочноор оролцооч гэд санал тавхад юу гэсэн гэж ихгүй те. Би одоо чиний юмд оролцохгүй болвол өстой болохгүй ээлгүүдээ бараг зодоос байлгүүдээ авчна гэд. Тэгээд ингээд ийм гоё одоо дэмжсэнд маш их баярлалаа. Тэгээ ирээд бас эн чинь хэцүү шттэ ингээд бүх юмаа үннээр нь яриад доторхоо дахиад ингээд онгоцуулаад тэгээ ингээд бидэд болохоор энэчнээс олон одоо хүмүүст хэрэгтэй яриа гараасай тий өөрсдийгөө бас ингээд ойлгоосоо мэдээсээ таниасаа цаашаа бас ингээд илүү тодорхой илүү сайхан тэр замаар ингээд өөртөө ихтэй алхаасаа гэдэг тэр зүйлийг л одоо үзэгчдэд өгөх гэж хичээж байгаа болохоор ингээд найзаагаа ураад зөндөө олон юм яриуллаа. Тэгээ гоё чин сэтгэлээсээ оролцсонд маш их баярлалаа. Харин та өөртөө аяга баярлж байна. Одоо нэрнээсээ ахуулаад тий яг нэг сүнслэг байдлыг ингээд лаборатори тий лабораториор ингээд эд эсийн төвшөнд сүнс гэдэг чинь нэг тийм эд эстэй сүнслэг орчин гэдэг ингээд байдгиймаа сүнсийг ер нь эдгээ хэмжлэх хэрэгтэй гэдгийг нөгөө та хоёр аль хэдийн ухамсарлаад ийм гоё нэвтрүүлэг хийгээд эхэлж байгаа хгүй тий. Одоо Вингагийн хувьд өөрийнхөө тэр сүнслэгийг байдлыг эдгэхээс гадна олон хүмүүс тийм энэ чинь бас буян баггүй. Асар том буян хийж байгаа энэ үйл явдлаа цаашдаа ингэж үргэлжлүүлээрээ чи өөрөө эдгэж байгаагийнхаа хажуугаар үдсэж байгаа хүмүүс, оролцож байгаа хүмүүсийг бас ингэ эдгэж байгаа. Тэгээд ойлгуулж байгаа ийм том буянгаа ингэ цаашдаа ер нь насан туршдаа ингэ үргэлжлүүлээрээ гэж хэлмээр байна. Тэгэд энэ нэр нь ч гэсэн гоё юм, та хоёр ч гэсэн гоё юм. Би анх удаа сэтгэл зүйчтэй ярилцж байгаа. Яг нэг тийм ном уншаад ингээд
ойлголт яг ингээд ойлголтыг аавна гэдэг байдаг шүү дээ. Ингээд нэгтгэцэн энэ юу вэ гэдэгт ингээд ойлголт ингээд нэг битүү өгүүлбэрт ингээд хариултаа томьёолцсон байдаг шүү дээ. Нэг тийм томьёогоо авч байгаа юм шиг мэдрэмж айгүй төрдөг юм байна. Тэгэхээр ийм гоё томьёоллыг ингээд хүмүүст ингээд өгж байгаа ийм гайхамшигтай одоо буянтан ажил одоо мэрэгжил эзэмшсэн марлаа бүр ёо. эзэмшсэн нь бас айгүй гоё те. Энд чинь яаж ингэж энэ чинь бас нэг тийм бурханлаг ажил байгаа байхгүй тийм. Тэгэхээр айгүй таяртаа аз жаргал хүсье. Тийм сэтгэлээр айлын маш гоё юм тий. Нөгөө аз жаргал хүсье, ажил Дүүрээд явчихлаа. Өөдрөг бүтэмжтэй байх болтугай. Тийм. Баярлалаа таяртаа. Баярлалаа. Найз нь энэ бас ивент тэгчдийнхээ гоё бэлгийг өгөх гээд манай нэвтрүүлгийн ивент тэгчээр Baby Lab живхээр нь манай ээж нар аягүй сайн байдаг. Гэхдээ зөвхөн живх биш одоо тэнцээ харагдаж байгаа нөгөө хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд энэ төргээд аягүй олон юмнууд байдаг. Танай жижигхэн бол энэ дотор байгаа бамбруу шарны хөрхөн тоглох Харчдаг хөө. Тэг Хөөх юм аа. Би чи манай хүүхдүүд чи юм хөрхөн. Үе ямар хөөх юм бэ? Тэгээ Baby Lab-ыг нөгөө нэг аягүй олон нөгөө ээжүүд живхээр нь мэдээд хэрэгэлдэг. Тэгээд гарч амжихгүй ээжүүд, авч амжихгүй завгүй ээжүүд ахын бол манай хай мамигаар бас байгаа газараа хөргүүлээд авч болдог болсон. Энэ минийх юм шүү. Энэ яг минийх. Тохироод байна. Энэ яг минийх байна. Чи нэг кашмираар ингэ палаж хийх өгч шин. Тэгдэг юм уу? Тэг бах тий. Жижигхэн ихэд өгчгүй. Ховцсон тийм. Дараагийнх нь болохоор манай охтуудын, бүсгүйчүүдийн сар болгоны найдвартай туслах Oxy брэнд манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэгчээр бас ажилтгийг. Oxy брэндийнхаа гарын бэлхийг өгье. За тэгээд бидэд нэвтрүүлгийнхаа дугаар болгоныг Twin Tower-ын 15 давхарт байрлах Whisper ресторанаас та бүхэндээ бэлтгэн хүргэдэг. Мөн энэ удаад ч мөн адил Whisper та бүхэндээ хүргэлээ. Тэгээд subscribe дараарай гэж дахиад та хэддээ сануулъя. Дээрээс нь сэтгэлээ байнга хуваалцдаг үнэнч үзэгчдэдээ маш их баярлалаа. Тэгээ өөр одоо нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэл, сэтгэгдэл, оруулмаар байгаа, зочин, ярилцмаар байгаа сэдв юу вэ? Одоо марлаагаас, уянгаагаас асуумаар байгаа асуултууд байгаа бол комент хэсэгт бичиж үлдээгээрэй гэж бас та бүхнийгээ уриалж байна. Тэгээ нөгөө эрэгтэй зочдыг оруулмаар байна. Дангдаа хүүхнүүд суугаад яриад байна. Эрэгтэй хүмүүсийн бас одоо эмэгтэй хүмүүсийг харах нүд, мэдрэмж юу вэ? Тэр юмнуудын тухай ярилцмаар байна гэсэн комментууд аягүй олон ирж байгаа. Энэ бол ингээд тун утахгүй юм одоо эрэгтэй зочинтой дугаар орох юм шүү манайхан. Бидэд бас яг ямар сэдвээр ярилцах уу яах уу гэж судалгаагаа хийгээ бас явж байгаа. Мэдж байгаа. Өөдрөд хэрүүлжтэй. За ингээд Soul Lab-ийн энэ удаагийн дугаартай хамт байсан. Маш их баярлалаа. Бид одоо тасан зохицох тухай, тавьж явуулах тухай, хүлээн зөвшөөрөх тухай ярилцлаа. Дараагийн Soul Lab-аар эргээд уулзлаа. Түр баяртай. Soul Lab